forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name. Hey, what's up guys? За Dynamic Duo is back. Тэгж. За мэдээж NBA Loverboy podcast эпизод 10 маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаад бол мэдээж бид нар NBA-ийн финалийн тоглолтууд маань эхэлсэн байна. Өнөө өглөөний эхний тоглолт нь болж өтлөө. За тэгээд улирал эхлэхэд ярьжсэн бас плей-офф эхлэхэд одоо хамтдаа prediction гаргаж ирсэн Hot Fantasy-гийн хост хүлгэн маань бол дахин зовчноор ирсэн байна. За баярлаа. За тэгээд мэдээж бид хоёр бол нэлээд Facebook-ээр ч гэсэн хоорондоо ингээд те анализ хамгуудаа бичээ би биенийхээ пэйжин дээр бичээ явдаг. Сүүлд нэрэд игдсэн байлаа нэг манай уншигч та хоёр муудалцсан юм уу гэсэн. Яасан гэсэн чи чи KD-гийн амир ингээл муулаад байдаг. Цаадах чинь амир өмөрцөн болохоор муудалцсан юм болоо гэж бодчих шít гээд. Би өмөрсөн юм. Тэг өмөрсөн байл. Чи нөгөө нэг яга нөгөө Warriors KD-д ингээд яах хэвээр нэг хэлсэн байсан шít. Тэр чинь би KD-г өмөрөв штэ. Тэр чинь зүгээр Warriors гэдэг баг KD-г яг талах хэвээр байхгүй. Тэр уул яг тэр нэг жоох юм битсэн. Тэн дээр бол яг ойлгомжтой байгаа. Тэрнээс би KD-г өмөрсөн бол байгаагүй штэ. Контекст нь бол. Тэгээ ер нь бол тухайн хүнд яг юу талархах ёстой гэдэг талаар нь хэлсэн тий. Битэрэгдээ муудалцсан гэж бодсон. Тэрэн дээр бибийн лүг атак хийсэн гэдээ ойлгоцсон байлээ зарим хүмүүс. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө буюу тий явж явах дундуур та хэд маань бол YouTube subscribe-а дараарай. За тэгээд манай бичлэгтэй бичлэг болон аудио маань iTunes буюу Apple за тэгээ Anchor, Spotify дээр би оруулах гэж чадахгүй байна. Тэг жоохон алтаа заахад хэллээ. Уул нь линк нь ингээд expire хийгээд байгаад байгаа. Spotify юутай юм уу? Эрэхтэй юм уу? Ирэх байгаа. Тэгвэл болмоор юм. Тийм. Би линкийг хоолж үзсэн. Уул нь Anchor чи ингээд бүх юм дээр ингээд давхар шидчихдэг шээ. Уул нь Spotify-г бол яг гэтээ хэрэг хүн байгаа. Гэтээ сүүлийн үед бол нэлээд хүмүүс эргэлзээд байгаа юм биш байл шүү. Android user-ууд бол баг ихэнх нь Spotify руу шилжээд ирлээ. Тийм. Anchor тэгээд Google Podcast, Castbox гэх мэт те платформудаас сонсоорой. За тэгээд бит тавьдаг сонирхдаг хүмүүс ах юм бол номын XP-тэй агентаар үйлчлүүлж travel deposit гэх мэт зүйл хийлгэхээс гадна манай нөгөө нэг Telegram channel-д нэгдээд типүүдийг өгж байгаа шүү. Гэхдээ би тэрийг өгж байгаа гэж ойлгож болохгүй шүү. Би зүгээр дэмжиж байгаа, сурчилж байгаа гэдэг утгаар нь те. Удахгүй яг хөө ирэх жил мэлээс нэг бит мэд сонирхдаг те тавьж үздэг болохоор яг хөө тип үгүй гэж бодож байгаа зүгээр хальт. Гэхдээ яванда тийм гоё дугаар хийнэ энэ талаар дэлгэрэнгүй хөлрөлт тусгаар. За. Тэгэд ерөн сэдв рүүгээ оръё гэж бодож байна. За, ер нь бол хоёулаа энэ хоёр багийг яг финалд гарна гэж бол ер нь бол яг тэ плей-оффын эхэнд бол нэг таамаглаагүй шүү дээ. Phoenix, Milwaukee гэж бол хоёулаа ер нь таамаглаж исэн бодож исэн. Энэ хоёр угаасаа доминант байна гэж үзэж исэн. За гэтэл дондоор нь за нэг баг нь бэртэл гимтлээс болоо тэ мэдээж шалгарч чадсангүй. Нөгөө баг нь болохоор тэгээд үнэхээр чөөхлөө. Тэгсэн мэлдаун. Тэ бүр ингээд түүхэнд хамгийн амар ингээд Game 7-гийн уналт гэж бүр нэрлж болох үз тоглолтыг хийсэн. За тэгээд ер нь бол жоохон Warriors дээр айл талтаа бит хоёр дээр underrated хийжсэн нь бол үнэн. Dallas-ыг өмнөх цувралд бол хожино гэж айл нь таамаг өгсөн. За гэтэл ер нь бол чиний таамаг те юун дээр бол одоо юу болов, юу өөр байсан те. Warriors бидний мэддэг Warriors эргээд ирч үгүй юу? Тэр талаар ярих хоёлаа. Зүгээр яг Warriors дээр яагаад одоо тийм дутуу үнэлээдсэн гэх мэдээж Phoenix Suns байсан. Suns-ыг бол үнэхээр одоо яг энэ жил яг гоцгаарах жил нэг гэж бодож байсан. Тэгээд DC-тэй year гээл тий. Харамсалтай нь яг тийм болж чадсангүй. Гэхдээ Warriors бол яг энэ тоглолтыг бол үзүүлэх боломжтой байсан. Яг Warriors-ын замыг харах юм бол бас тийм хүн зам бод биш байгаа байхгүй тий. Ер нь бол хөнгөн гэж болохоор тий. Яг нөгөө Celtics-тэй харьцуулах юм бол тий. Тэгээд тийм учраас ер нь гараад ирсэн. За мэдэхгүй Phoenix-тэй байсан бол яах байсан. Би бол 100% бол Phoenix-ийн талд өгөх байсан баг. Гэтэ тэгээд өмнөх зургууд бол яг Лука одоо би тэрэн дээр би болон тэгдэггүй маа. Тэгсэн чи яг тэрэн дээр Dallas дээр ингээд тийм нэг юм storyline-д нороод тэгэл нэг юм жоохон үлгэрийн бодоод ингээл 7 оны LeBron бодогдсон. Яг 7 оны LeBron бодогдоол тий. Яг за гэл. Тэгээд өнөг бас Warriors чи яг Memphis гэсэн цуврал дээр нэлээд таараа өссөн сүүлийн хоёр тоглолтын дээр. Тэгээд жаа байгаагүй тий. Тэгээд ер нь аим итгээгүй. Ер нь нэг л чадахгүй юм шиг санагдал. Тэгэл бас нөгөө нэг LeBron-ы түүх бодогдоол тий.
Лука гэж бодогдоод. Тэгээд яг 7 тоглолтод 70 сожин өгсөн л дөө. Гэхдээ яг илүү багнууд мэдээж Warriors байсан. Тэрэн дээр бол яг тухайн үед бол би бичээд байсан баг. Тэгээд тэгээд тийм болсонгүй. Warriors үнэхээр нөгөө нэг супер систем нь ажиллалаа тий. Тэгээд яг нөгөө нэг core бүрэлдэхүүн бол яг одоо нэг авраг авсан бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр туршлага, тэр зангараг бол байгаад байна л да яг. Би Warriors-ыг тэгээ Dallas-тай хийсэн зурлаас яг их төрүүлтэй юм байна гэж би ойлгосон л та. Тэр нэг хин биш. Гэхдээ дөрөвт хүн Лүни яваад байгаа байхгүй. Лүни бол core бүрэлдэхүүнд ер нь бол 17 16 оноос хойш байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр ялчгүй л даваа тал нь болсон. За тэгээд Warriors тэр хараад хахад үгүйсээ ийм юм бэлээ. Дандаа ингээд нэг тоглогчоос хит хамааралтай ингээд багуудтай тоглоо хийжсэн бэлээ. Яг энэ West одоо финал хүртэл Jokic одоо Морат байхгүй болчихгоо тэр чинь ингээд баг шиг тоглоод байсан. Морат байгаа үед бол нэг тоглогчоос хит хамааралтай. Тэгээд Dallas ялгаагүй бас нэг тоглогчоос. Тэнгүүд ийм багууд дээр энэ баг бол ингээд төгс хамгаалт хийгээ сурцсан. Одоо үе үед LeBron-ыг зовоож ирсэн. Яг тэрнтэй адилхан. Тэ. Нөгөө талаас Celtics. За Celtics дээр бол мэдээж Nets-ийг бол 4-0-нд нь бол ер нь бол дэлхийн нийтээр бол шоконд орсон тий. Гэхдээ яг хуу магадлал мэдээж Celtics-дэйсэн ч гэсэн 7 тоглолт эсвэл 6 тоглолт гэж хэлсэн. Тий. Би бол 6 тоглолт гэж бодож байсан. Тэгээд яг тэр зурвал бол бүр хитрхи том яг тийм нэг ахлах ангийн саксны баг дундаа ангийн саксны багтай тоглож байгаа юм шиг байна ерөөсөн. Дээрээс нь 2 одыг бол үнэхээр л бүр байхгүй болгосон ялчгүй. Тийм. Эхний тоглолт эсвэл сүүлийн тоглолт нэр ганцхан заяа. Тэгээд яг Celtics-ийн одоо хамгаалт бол үнэхээр лежит гэдгийг бол аль дээрээс хойш хэлжсэн тийм. Зүгээр яг би бол хувьдаа нөгөө нэг Bucks авраг аавна гэдэг ер нь бол тамг өгчөөсөн. Тэгээд Middleton-ийн гэмтэл бол хамгийн нөлөө. Тэр би Middleton байсан бол одоо Bucks байгаа гэдэгт одоо итгэлтэй байгаа. Тийм. Middleton байхгүй хэрнээ 7 тоглолт хүргэсэн байхгүй. Дээрэс нь гейм 6 дээр бараг авцсан байсан шүү дээ. Тийм. Янас бараг 40 20 илүү тий. Тэгээд амар эс. Тэгээд нөгөө хэд нь жоохон тий ядаж нэг нь 20 он авцсан байсан бол дээрэс нь яа харахгүй л хүч жоохон дуцсан. Тэйтэм галзуурсан шүү дээ тэгсэн. Нөгөө нэг уналттай шилтүүдээ хийгээл. Яг тгээгөө байсан бол Bucks бол гараад ирчихэл байсан юм билээ гэж бодсон. Тийм. Ер нь бол Bucks бол нэгт байсан. Тэгээ хоёр тал Celtics байсан. Celtics-ийн хамгаалт бол үнэхээр гоё. Тэгээд нөгөө өмнөх юун дээр бас ганц юм ярихад Dallas магадгүй гейм 2-ыг авцсан байсан бол шал өөр талбайтай очих байсан баг гэж би бол харсан. Гейм 2 дээрээс бүр ингээд бүрэн унтсан. Бүр ингээд юу ч болцсон. Тэгээд гейм 3 дээр бараад. Ер нь бол айл барахгүй л байсан юм байлээ. Гэхдээ яг хөө тэгж хурдан дуусчихгүй байхсан бол магадгүй 7 тоглолт би үзэх байсан л гэж харж байна. Тэгээд хиттэй хийсэн зурлагтай аягүй сонио. Амар сонирн болсон шүү дээ. Тэгсэн. Ингээд смарт байхгүй үед нэг хөдснөө смарт нь ирсэн чинь нэг амар тоглож байж. Смарт нь гинтэнгүүд бас нэг хожиж мэт. Айгуу сонио явсан. Гэтэ энэ дээр бас жоохон NBA-г бас нэг буруудах юм байгаад байгаа нь амралт амар зөвхөн дандаа нэг хоног юм яваадсан. Тий. Бүсийн финал чинь. Тий, бүсийн финал гэсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг юм хоёулаа жоохон гимтлийн асуудалтай сэргэж амжихгүй. Тэгээд ер нь ингээд тасарчгаараа ингээд тэгээд их эргэж очих одоо эрэгтэй хүч бол байгаагүй байгаадсан. Тэгээд тэрэн дээр би бол лиг бол жоохон тийм мөнгөө бодсон одоо нөгөө нэг илүү олон тоглолт гаргах гад тийм хуваар тавьчихуу гэж ер нь бол харагдаад байгаа. Тэгээд тэгтээ ер нь бол Celtics илүү баг нээсэн. Би бол тэн дээрээс бичээлээсэн. Miami Heat-ийн тэр яг одоо хагас талбайн давталгаа бол яа харахгүй л ер нь бол арай л хүч дутаад байсан. Би яг Miami-г болон Depth-д амар итгэсэн байхгүй. Miami бол баг ингээд 10 11 тоглогч ингээд rotation-д оруулж ирсэн шүү дээ плей-офф. Тэгсэн чинь Celtics бол ерөнхийдөө ихтэй 9-өр тий. Одоо ер нь бол яг сэлгэнээс White, Pritchard тэгээд Tice нөгөө манай шидэг Grant Williams энэ дөрөв тий. Тэнгүүд Miami бол баг 5 6 тоглогч ашиглаж болох үз байсан ч гэсэн эхнээсээ Duncan Robinson-ыг хассан байсан. Тэгээд Lowry-гийн гимтлээс бол гимтэлтэй. Тэгээд Hero-гийн гимтэл гих мэт одоо ингээд ротейшны асуудал айгүй их байсан. Гэтэ яг нөгөө нэг энэ Celtics-ийн жилийн юу ч болохоор эсрэг багийн хамгийн одоо муу хамгаалагчийг те жижигхэн хамгаалагчийг ингээд олж аваад байгаа. Хаан тэгээд байгаа. Ерөөсө бүх одоо довтлогон төр аль нь те жижиг хамгаалагчтай байна. Тэрийг дуудж авчираад тэрний өсөг тоглоод байгаа. Тийм учраас яг Duncan Robinson ч юм уу яг жоохон хамгаалт сул хүмүүсийг байлгахаар яг тийм золиос болчих гээд байсан. Тийм. Milwaukee дээр л одоо жишээ нь Grayson Allen хий хоёрыг бүр идэж уусан шүү дээ. George Hill хоёрыг.
тий яг тийм асуудал гараад. Нээц дээр ч гэсэн те Кайри дээр ч юм уу эсвэл сет дээр зөрүүл. Тий. явцсан шүү. Кори ер нь бол нээц бол амар жижиг юм сте милс гэдэг. За тэгээд ерөнхийдөө Босны хамгаалтын талаар чи бас дэлгэрэнгүй гоё ингээд одоо ярил. Одоо жишээлбэл Бакс дээр бол айгүй их дроп хийж тэгсэн шүү дээ те. Майами дээр тэр хамгаалт өөрчлөгдсөн яс чиний нүд. Үгүй. Майами дээр бол жинхэнэ нөгөө нэг хойс сууц хамгаалт бол авсан. Тэгээд ер нь бол одоо энэ Celtics-ийн хамгаалт бол шүү дээ. Бүх одоо нөгөө хамгаалтын coverage-үүдийг бол ихэнх нь ашиглаж байгаа. Хамгийн ер нь сайн хийдэг удалжингаа хийсэн энэ оны хойш хийсэн хамгаалт бол нөгөө switch яваад байгаа. Тэр нь бол бүх одоо байгаа хүмүүс нь хамгаалт сайтай, IQ өндөртэй. Тэгээд урт байгаа. Mismatch үүсгэх боломжгүй. Бүгдэн дээр нь солилдоод байгаа. Тэгээд энэ юун дээр Milwaukee дээр ялангуяа хийд дээр бол нөгөө нэг дропыг бол амар хийсэн. Яагаад гэх юм бол нөгөө нэг ялангуяа тэр хийдтэй сурал дээр нөгөө нэг хин баймчин нэг тоглолтод галзуурсан шүү дээ. 3 дахь тоглолтод галсан шүү дээ. Тэгээд хоцсон тий. Яг тэрэн дээр яг тэрнээс өмнө нэг дроп хийхгүйсэн. Тэгээд байм яг юун дээрс цасан дээрс слип хийгээд ингээд дандаа амар амархан оноод аадсан байхгүй. Тэгээд яг 4 тоглолтоос эхлээд дроп хийгээд байм ялангуяа байм Жими хоёр дээр хоёрын цаслаан дээр дандаа дроп хийгдсэн. Тэгэхээр яг нөгөө нэг тэр хоёр чинь илүү самбарлуу орд тоглолт. Гураас нь ер нь бол нэг шидэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын тоглолтыг хязгаарлаад бусдын дээр нь болохоор switch хийсэн. Тэгэхээр яг ингээм яг зөвхөн нэг юм coverage биш, олон coverage-ийг яг ямар үед нь ямар юуг нь ашиглахыг бол амар сайн мэдээд байгаа. Тэгэхээр энэ email өдөөкөө дасалжуулж нэгт бол мэдээж хамгийн одоо үнэхээр одоо сайн ажиллаж байгаа. Дээрэс нь тоглогчдын бас нөгөө нэг юм хоорондын одоо communication тэ одоо харилцаа энд бол амар чухал байгаа. Ер нь бол хамгаалт бол хамгийн чухал нь бол нөгөө хоорондын харилцаа гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө би биендээ ярилцж байгаа ялангуяа Маркус Мартин тэр нэг лидер чанар бол үнэхээр мундаг бол байгаа. Гол нь энэ чинь тэ юм хоёр юм ярилцаж чадах тийм хамгаалтын ахлагчтай байгаа байхгүй. Роберт Уильямс үнэхээр гоё ярьдаг. Тийм. Дээрээс нь Хорфорд ингээ зөвлөж нэг чинь тий. Тэгтээ баг гарааны таваас хамгийн хамгаалт нутгийн Джейлен Браун харагдчихлээ сүүлийн үед. Тий. Дэрк Вайт амар шүү дээ. Тий. Тэгж харагдаад байна. Тэгээд бас энэ дээрээс нэг дуусчихад нөгөө нэг энэ яг одоо энэ календарийн жилээс нэг сараас эхлээд нөгөө нэг одоо амар тоглож байгаа шүү. Ер нь лигийн номер 1 байгаа. Net rating гэрээ шүү. Тэгээд би өмнө орж явахдаа ярьж илүүгүй илүү лавдаг нөгөө юун дээр пэйж дээр бичижсэн болохоор Роберт Вильямсыг эсрэг багийн нөгөө вингийг хамгаалуулдаг болсон. Тэгэхээр Роберт Вильямс ингээд нөгөө нэг маш урт тэгээ атлетик болохоор тэгээд юм хурдан болохоор нөгөө нэг юм бүх юм нөгөө хамгаалтын одоо зайнуудыг амар сайн нөхөд байгаа. Тэгээд нөгөө амар хурдлахад нөгөө блок хийгээл те. Өнөөдөр ч ихэд 4 блок ч юм уу те. Вигенс дээр айгүй их зурж харж ирсэн шүү. Өнөөдөр бол дандаа вигенсыг авч жагаад тэнгүүдэд вигенстад юунаас дандаа яагаад байгаа байхгүй те. Тэгэхээр энэ Роберт Вильямсын энэ одоо урт энэ vertical энэ мангас юм юу тоглолт бол үнэхээр одоо тэгээд яг тэр өөрчлөлтийг хийгээд нэг сараас эхлээд нөгөө нэг вингийг хамгаалуулснаар Хорфорд болохоор эсрэг багийн төвийн тоглож байгаа юм болоо. Яг хамгаалтан дээр Роберт Уильямс PF болоод довтлогон дээр Хорфорд PF болоод байгаа шүү дээ. Роберт Уильямс SF ч юм уу болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд нөгөө нэг Роберт Уильямс бас хамгийн гол давуу тал нөгөө нэг half defender буюу туслах хамгаалтыг үнэхээр сайн байдаг. Тэгээд аим хурдан учраас гэлз одоо тэнд байгаа юм чи гэлз ийшээ очиод хамгаалдаг ч юм уу те. Үнэхээр тэр Роберт Уильямсын энэ одоо тэр мангаслаг энэ тоглолт бол үнэхээр чухал. Дээрээс нь нэг байм галзуурдаг тоглолт дээр чи Роберт Уильямс байгаагүй юм билээ шүү дээ. Харсан чаа. Тий. Тэгээд тоглолт бол өөрчлөгдсөн юм билээ. Өө тэр Жимигийн шийдсэн шийдэлтэн дээр ярихад энэ цувралын тий. Тэр бол би бол одоо зөвл гэж бодож байгаа. Тий. Одоо эн чинь 48 минут бүр ядарч одоо хинч нэмэлт цаг гаргахыг ер нь хүсэхгүй шүү дээ. Орцсон бол Жими одоо тий Жорданы араас яригдах домог болох гэдэг. Ер нь бол тэгээд жоохон заалан тоглож үдсэн хүмүүс л мэдл байгаа. Ер нь бол ингээд сүүлийн нэг сүүл рүүгээ бол хүмүүс ингээд шидэл эхэлдэг. Ер нь бол яагаад тэр би физиологч өөрөө тэгж тийшээ ормооргүй байхгүй. Тэр чинь бас Хорфордын үүдээс орно шүү дээ. Тэгэхээр ч үнэхээр хэцүү шүү дээ. За тэгээд Майами би бас эхлээд давуу тал өгчсэн. Тэгээ яалчгүй Бостон үнэхээр илүү тоглож чадсан үнэ. Гэхдээ 7 тоглолт хүртэл гаргаад маш сэрүүн зурвал болоод. Сайн байсан. Тий. Дээрээс нь Батлерын гейм 6 бол тий. Леброны гейм 6-ыг санагдуулсан шүү. Тэр Батлер биш байсан баг. Тэр бид нь өөр хүн байсан баг. Батлерын тэр гейм 6 амар байсан. Яг нөгөө өнгөрсөн жил бас Кавай гейм 6 байсан шүү дээ. Нөгөө юуны эсрэг, Далс эсрэг.
бүр амар байсан. Тэр бол үнэхээр нэг LeBron Jordan гэдэг те. Team performance-аар ер нь бол тийм давсан. Тэгэд за хоёулаа угсаа нэг плей-оффоос хасагдсан багуудын талаар 2 дугаар сегментээр ярих болохоор шууд финал руугаа оръё. За тэгээ өнөөдөр яг хуу финал эхлэхээс өмнө бол ярих гэжсэн нэг ажил мажилтай ийм тиймээ гэдэг юм хойшлоод эхний тоглолтын дараа ярьж байгаа тийм ярьж байна. За тэгээд эхний тоглолтод бол мэдээж Warriors талбай дээрээ нэг ч хожигдоогүй байгаа баг. Мэдээж одоо тэгээ илүү амралттай юм тиймээ гэд бүх давуу тал ер нь бол Warriors тэгэлсэн. Тэгээд тэрэн дээрээ ч адилхан одоо Steph эхний үед 21 оноо тий. Шууд бараг 6 доогоороос ичлээ. Тий 6 таас. Тий. Тэгээд эхний үед хийсэн хамгаалтууд чамд ямар санагдсан Бостны? Их сонирхолтой байсан. Тэгээд нөгөө нэг юу би нөгөө яг өчигдөр нөгөө нэг өөрийн финалийн превью бичгтээ би Бостон энд зурвалд юугаа нөгөө өмнөх зурлууд хийсэн юугаа хийхгүй гэж бодсон байхгүй. Дроп хийхгүй гэж бодоод switch хийнэ гэж бодсон чи энэ шууд эхлээл дроп хийгээд эхэлсэн. Яг тэн дээр нь мэдээж нилээд суулгах. Curry бол шийтгсэнтэй яг тэгээд бас ганц хоёр нэг юм miscommunication бол үүссэн те. Одоо яг нөгөө нэг хин Pritchard White хоёр шууд pool руу явгуудаа яг тоглосон дээр слипэн дээр те. Яг слипэн дээр пул ингээ онгод хоёлоо зэрэг явсан чинь Curry суулгаараа хийждэг штэ. Би нэгээ түлхээд үргэлжлүүлсэн нэг товтлогон дээр. Тэгээд амар сонирхолтой байсан. Би тэрийг бол Warriors яг бодог байх тэгж. Тэгээд ягаад яг би яг тэн дээр нөгөө пэйждээс бичээд гайхаад ингээд яажсэн. Тэгээд яг тэрний дараа нөгөө нэг 3 дугаар үед ирлээ тэр чинь 2 дугаар үед ирлээ. Нөгөө нэг ABC-гийн нөгөө шууд амжуулах чинь нөгөө Marcus Smart яг нөгөө mic up сэлгэн дахт ярьцэг. Яг тэн дээр ихс. Одоо бид нар юугаа геймплейнээ геймплейнээ бишээ. Энэ бол хитер хийдэг цуврал бишээ. Тэ бид нар одоо юу дроп хийхгүй одоо high screen дээр дандаа зөрж хамгаална шүү гэд тэгж хэлсэн. Яг тэр минут ийм удаг бол нэг геймплей нь бол яг дроп хийдэг хамгаалт гэсэн. Тэгээд тэн дээр бол Marcus Smart бол загнаад шууд геймплейнийг өөрчилсөн. Тэгэхээр бас Marcus Smart яг энэ багийн гол лидер нь бас байгаад байгаа байхгүй. Яалчгүй хамгаалтын хийдэг хамгаалагч шүү дээ. Тэгэхээр бас энэ цуврал бас одоо дараагийн тоглолтоос яах нь амар сонирхолтой. Дроп явах нь уу? Магадгүй дроп явах бах. Энэ тоглолт хоцсон учраас. Тэгэхээр одоо бас гэтээ яг нэг Draymond Green, Kevon Looney-га хоёр шилдэггүй хүн байгаа болоход хэрэгжих магадлал өндөр юм биш үү? Тийм л дээ. Ер нь яг тийм учраас энэ гаргацсан баг. Тэгээд гэтээ яг нөгөө нэг Pool, Steph, Clay гэдэг ч юм уу тий. Бас амар аюул байгаа байхгүй тий. Тэр чинь ингээд drop хийхээр чинь шийтгээд нь шүү дээ. Тэгэхээр хослуулаад явах бах. Тий. Дээрээс нь аз олж нөгөө нэг Clay хоёрын шидэлт өнөөдөр нэх унаагүй. Тэгсэн. Тий. Pool бол амин басан. Тий. Тэгээд 2 дугаар үедэр гэхдээ би бодсон шүү дээ. Warriors-ын сэлгээ бол мэдээж цаасан дээр гэхээс гадна үзүүлж байгаа тоглолтоороо ч гэсэн илүү байсан шүү дээ. Эсэргээрээ Celtics-ийн сэлгээ өнөөдөр хамаагүй илүү тоглосон тийм. Одоо White гарч ирээд өнөөдөр чи бараг алдахгүй шидэд. Grant Williams сайн байсан. Pritchard нэг шидэд нэг хийцэн ч юм уу тийм. Яг сэлгээгээрээ бас нэлээд даваа тал болоод би бол 2 дугаар үеийг илүүрхчихлээ гэж харсан. Дээрэс нь Tatum-ийн тоглолт болохгүй байхад яг нөгөө нэг хэрэгтэй задлалтууд дамжуултууд ч юм уу те. Тэгэд Pool Curry ирч эхний хагаст 3-3 алдаатай суусан шүү дээ. Тий. Тэгээд юугаа Derek White-ыг бас амар боллоо хэрэгтэй. Derek White яг тэр шидлүүдээс гадна Derek White амар юусаа нөгөө нэг шийдвэр гаргалттай амар зүг гэсэн. Дандаа ингээс шууд ингээд юун дээр заримдаа ингээд шууд нөгөө нэг Steph-ийг ч юм уу зөрөө шууд ордог ч юм уу те. Тэрнээсээ зөв шийдвэрийг гаргадаг. Тэгээд бөмбөгийг судаахгүй байсан те. Marcus Smart-аас илүү минут тоглосон шүү дээ. Derek White-ийн даваа тал яг тэр байхгүй. Яг тэр нөгөө нэг шийдвэр гаргалт үнэхээр зүг байдаг. Marcus Smart бол хаяа бас тэгээд нэг тийм утаараа геймд болоо тэр алангаа алдсан шүү дээ хитийн нэрээ. Тэр нэрээ хожигдсан бол заа. Тэр Smart гэсэн бол нэрээ багаас өгдөгсөн бохоо. Тэр бол тэгээд түүхэнд үлдэхээр амар 3 удаа суусвал шидэд алдсан. Тэгээ яаж байгаа нэг цагаа барихгүй айгүй яаж хийсээр байгаа дуусгасан шүү. Тэгэхээр Derek White энэ дэр үнэхээр сайн байсан. Тэгээд энэ дээрээс Имо Удако тасалж 4 үе дээр нөгөө ран хийсэн те. Тэгэхэд Smart-ыг оруулж ирээгүй Pritchard-тэй үтсэн те. Тэр бас үнэхээр гоё байсан. Pritchard бас хамгаалт нь сайн байсан. Тийм, Pritchard хин дээр үлээ Pool-ээс бөмбөгийн тасалчлаа байлаа. Ер нь бол шийдэлт болон хамгаалтан дээр айгүй хурдан зөрөөд исэн бохгүй Smart-ыг бодвол. Тэгээд нөгөө энэ одоо цуврал дээр Pritchard нэлээд ашиглах юм шиг байна. Яадах юм бол өнгөрсөн цувралууд дээр Milwaukee Heat дээр бол арай жижигдээд байсан бохгүй. Энэ дээр болохоор яг Steph Pool ч юм уу те бас ойролцоогоо бохгүй те. Тэгэхээр бас ер нь
түүнийгээс ашиглах юм бол тоглоом үнэхээр сайн шүү дээ. Warriors дээр ч яг ингээ биеийн хүчээр ордог хүн байхгүй шүү дээ. Өмнөх дээр ч гэх юм бол одоо Jimmy Giannis хоёр ч алчих гад байсан шүү дээ. Preacher-ийн бүр гарыг хуглангаа халтсан шүү дээ. Giannis тоглоход. Тий. Тэгэхээр Тайсыг бас ашиглаж илээ. Тайс бол яг гарч ирээд нэг Хорфордыг хэдэн минут амраагаад яг хийдгийг хийсэн шүү дээ. Тэгээ Тайс би бол зүгээр яг тэрэн дээр харж ирсэн. Тайс, White, Preacher тэгэхээр арай л жулдаад байгаа харагдаад лээ. Ер нь бол жоохон товтлогоон дээр л арай л муудаад байх шигсэн. Тэгээд гэтээ ер нь Тайсыг бол аль бага ашиглах хаа. Яад юм бол сайн мэдгүй нэг. Тэгээд Tatum бол ер нь бол баг цуврал 40 минут тоглохоор шинжтэй харагдчихлаа шүү. Нилээ ачаалттай тоглосон. Өнөөдөр бол 3-4 дээр баг суулгаагүй шүү дээ. Манай нэг. Тэгээ одоо юу Бостны одоо хамгийн одоо гол одоо нөгөө нэг плеймейкер бол баг Tatum болчиход байгаа байхгүй. Smart-аас арай баг илүү болчиход байгаа миний хувьд би харж байгаа. Шийдвэр гаргалтууд шүү дээ. Тэгэхээр Tatum-ыг бол байлгах хэрэгтэй. Ялангуяа одоо нөгөө Celtics чинь нэг одоо жоохон сул гэдэг байдаг юм болохоо холдон тоглогчтой яг цэвэр холдон тоглогч байхгүй гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр Tatum бол заавал тэр өнөөдрийг шиг юм нөгөө нэг оновчтой байх хэрэгтэй. Ялангуяа хурдан байх хэрэгтэй тэрийг. Аль болох бөмбөгөө удаахгүй байх хэрэгтэй. Тэгэд Warriors-ийн эсрэг нөгөө нэг юу expose хийдэг вэ гэхээр Warriors-ийн эсрэг яг хоёр оттой баг бол айгүй ер нь бол үед айгүй сайн тоглож байсан. Одоо KD Westbrook ч юм уу те Kyrie LeBron ч юм уу. Тэрнтэй адилхан энэ хоёр ингээд dynamic болоод тоглоод чадах юм байна гэж бол харсан. Одоо дараагийн тоглолтоос Tatum-ийн шийдэлтийг ороод эхлэх юм бол бүр л аюултай болно шүү дээ. Энээс илүү те. Яг уу би бол өнөөдөр ингэж харсан. Tatum-ийн ороогүй шийдэлтүүдийг энэ White одоо Grant Williams Preacher ч юм уу те энэ хэдэн нөхчлөө. Horford өнөөдөр юу амарсан ёо. Хорфорд ч баг хийм болцсон байл шүү дээ. Лари Борч шидсэн шүү дээ. Өнөөдөр бол нэр Борд байсан шүү дээ. Нэр яг Борди одоо сүнсэнд баг орчихсон тий. Бүр яг Лари Борч шидсэн. Зүгээр орж ирээл зүгээр гүйлтэн дундаас аваа шидчихлээ шүү дээ. Тэгээд Хорфорд ч өөр нэг релиз аим хурдан бас тий. Айгу муухай гаргалттай тэгтээ. Ордог тий. 6 удаа хийсэн. Хорфорд бол тэгээд ер нь бол Draymond Green-ийг бол өнөөдөр бол бүх талаар илүүрхсэн гэж хэлж болно. Green өнөөдөр бол нэг мэдээж нэг Celtics ч тавуулаа айгу хамгаалцтай switch хурдантай болохоор Green-ийг айгу бол олон товтлуулаад ер нь бол хамгийн тотлохоо муутайг нь Celtics-ийн нэг хамгаалт их сайн болохоор яг хугацаа дуусах үед те яг харахгүй Draymond Green сулаагаа очиж өгөөл мань үндгээл шийдчихлээ юм л те. Дээрээс нь дөрөвдүгээр үедэр яг ганц Curry хийсэн алдаа гэх юм бол Poole-ийг оруулж ирэхдээ нөгөө Curry-г суулгацсан, Wiggins-ийг суулгацсан бас. Энэ Curry Wiggins хоёрыг ер нь бол ээлжлүүлэл байлгамаар байгаа. Болдог бол. Тий, ер нь бол тий. Тэгээд дөрөвдүгээр үедээ яг би бодож байгаад яг нөгөө нэг 17 тик гэдэг руу хэлв тий. Тэгээд Warriors ч баг хэдэн минут довтлогоор оруулаагүй ч лээ тий. Яг тэрийг харсан чи яг нөгөө нэг 16 оны гейм 7 санагдсан шүү дээ. Бүр яг ингээл ерөөсөө нөгөө нэг Warriors-ийн юу ажиллахаа болцсон тий нөгөө тэр нөгөө нэг гүмбүгүүг үлдүү систем ажиллахаа болцсон. Яг Curry ISO хийгээл орол орно. Тэгэхээр яг бүр ингээд яг хөлдсөн тий. Яг л тийм байгааз. Өнөөдөр бол. Дээрээс нь уул нь Otto Porter өдр айгүй сайн эхлүүлсэн шүү дээ. Тоглолтыг Otto Porter тий бараг шидэлтэй алдахгүй эхлүүлсэн шүү дээ. Clay Thompson-ы жоохон унжгар байдлаас яач уу яв гэж би бас харсан. Тэгээд Gary Payton ирэхэр мэдээ цуврал өөрчлөгдөх бах тий. Тий, одоо тэгээд ер нь Gary Payton Poole-ийн минутыг ер нь жоох авах хаа. Тий. Poole бол яг энэ нөгөө нэг Celtics-ийн яг энэ хамгаалт эсрэг бол бас жоох хэцүү юм байна гэдгийг ер нь. Өөрөө дээрээс нөгөө нэг хамгаалтан дээр султаалаа. Хамгаалтанд үнэхээр султаа шүү дээ. Curry-гээс хамаагүй муухгүй. Тийм. Тийм учраас Gary Payton яг 100 болчих юм бол ер нь бол нэлээд минутыг авч магадгүй шүү. Гэхдээ уул нь бол Warriors хожихын тулд Poole-ийн яг тэр нэг юм санаанд оронгүй тий. Системээс гадуур товтгоонд амирхтэй байхгүй. Тэгээ нэг азны чим шиг шидэлтүүдийг хийсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг юм маш хурдан ингээд катлаад ордог тий. Тэр мөр 8. Гол нь тэрэн дээр нь гэхдээ хамгаалч байгаа даа. Роберт Уильямс ч юм бол нэг 3-4 блоклол тэгэлгүй амтны зүрхэнд орсон шүү. Би тэгэхээр цувралт бол яг харснаар за Стеф бол ингээд нэг эсрэг нэг тоглолчих юм. Стеф тэр нэг даблтаагүй. Баг даблтаагүй тий. Тэгээд ер нь бол нөгөө өмнөх бас цувралууд дээр юугаа Даллсын жоох алдаа байсан. Миний зүгээр би бодоод байсан болохоор Стеф тэр хитрхи тийм overreact хийгээдсэн. Ер нь ингээд заавал ингээд хоёр хүн очихгүй бол тий. Заавал ингээд юун дээр ингээд Стефийг хэцүү байлах гал тий. Өнөөдөр бол тэгээгүй шүү дээ. Reggie Bullock-ыг бүр эхнээс нь дагуулвал тэгэл заслаан дөрөнгөд нөгөө хоёр чи ингээд үлдчихдэг ч юм. Тэгээ доор л үний сувсвал. Тэгсээр байгаа гэсэн шүү дээ. Блиц хийчихэл тэгэнгүүт Стеф гаргаал тий. Тийм эс. Тэгээд
Өнөөдөр бол Лүний тоглолтыг эргүүлэнгээ алдсан ч гэсэн тэгээ дөрөвдүгээр үед ашиглагдаагүй шүү дээ. Тэгсэн. Тэр нь бас жоохон буруу юм болчихоо гэд. Өнөөдөр бол яалчгүй л Удоко бол бүр ингээд кейс бүр ингээд шатар даам гарсан гэдэг шиг л байсан л та. За тэгээ хоёр дахь тоглолтоос эхлээд бол одоо Warriors заавал угаасаа авах ёстой тоглолт. Заавал авах ёстой. Би өөрийг энэ тоглолтын дээр Warriors нэлээ олон оноогоор хожиж магадгүй л гэж хараад байна. Тэгээ ер нь бол хожих хаа. Тий. Яагаад тэгэхээр Celtics нэгдүгээр жоохон тайвширчиж байгаа. Яг хийх ёстой ажлаа ер нь бол хийчлээ гэсэн үг шүү дээ. Тий. Жоохон ингээ ажиж маажаад тэгээд яг талбай дээрээ очиод гэсэн чинь Celtics талбайдаа 4 хожигдсан. Харин тий. Тэгснээ айлын талбайд 2 хожигдсан. Айгүй сонио юм шиг. Харин сонио байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг үнийг л өнөөдрийн туул аим шок байна. Яг би болох Warriors бүр хожно гэж бат итгэлтэй байсан байхгүй. Тэгээд ер нь яг хаа тэгээд мэдгүй би бол эхний хоёр тоглолтыг баг Warriors авчих واخ гэж бодсон. Тэгээд би ч гэсэн эхний хоёр дээр бол батлал юм байна гэж бодсон. Тэгээд би 7 тоглолт гарна гэж бодоод байсан. Жохон бас өөрчлөгдөхгүй байна уу? Гэтэ би бол Warriors дээр бол итгэж байгаа. Ер нь бол туршлагатай хүмүүс байгаа учраас ер нь бол гайгүй хаа. Дээрээс нь Стеф тоглолтыг ингэж амар эхлүүлчихсэн тоглолтоо хожигдчихсэн удаа байд юм уу ер нь? За цөөхөн дөө. Тийм баг байхгүй тий. Стефний галзуурал эхэлсэн бол тэгэл 50% оноонд үрдэг. Өнөөдөр 30 оноотойгоо л их дуусгасан шүү дээ. Эхний 3 үед авсан оноотойгоо л тэгэл дуусгасан. Тэгэхээр Бостны хамгаалалт бас. Дээрээс нь яг ийм уртлын шугам, ийм төвийн хамгаалалттай багт ерөөсө таараагүй л байна. Харин таараагүй байсан. Одоо Дэнүр гэх юм бол нэлийн залхуун хамгаалалттай шүү дээ. Дэнүрийг бол хэзээ сайн хамгаалалттай баг. Мемфис бол яг хуу жаа байхгүй болж иж гайгүй хамгаалч үхэлсэн. Даас болохоор айгүй буруу хамгаалалтайсэн. Дээрээс нь Лука өөр айгүй султ болчихдаг ч юм уу те. Тэгээ өнөөдрийн бас нэг онцлог юм болохоор юу байсан? Smart Роберт Уильямсийн би гэмтэл гэж өчтөр яг энэ дэр бичсэн. Өнөөдөр бол амар зүгээр харагдчихлаа. Ялангуяа Smart бол бүр зүгээр харагдчихлаа. Роберт Уильямсыг айгүй олон минут тоглуулж тэгсэн. Яг аим хэрэгтэй байгаадсан. Тэгээ нөгөө өнгөрсөн Memphis-ийн сурвал дээр Jaren Jackson Jr амар сайн байсан. Ер нь бол яг rim protection. Тэгээ Jaren Jackson одоо хин өөртөө жоохон биеийн пропоз чадлах нь те. Ер нь бол ер нь бол жоохон ойролцоо штэ. Тэгэхээр ер нь тэр юуг үдсэн байх. Им Удоко тасалжуулагч. Тэгээд Роберт Уильямс энэ цуврал бол нэлээд чухал өрхтэй. Хүмүүс бол жоохон Роберт Уильямсыг ашиглахгүй гэд ер нь тийм хамаатай байгаа. Жижиг тавтаар үзчих юм бол Роберт Уильямс ашиггүй болчих юм те. Тиймэрхүү юм. Гэтэ Роберт Уильямс бол тийм урд бол сайн хамгаалдаг байхгүй. Тийм нөгөө нэг юм уу шиг биш одоо Гобер мобер бол одоо юу өөр юм бэ? Стивен Адамс ч юм уу те. Тийм хүмүүс биш байхгүй. Тийм тоглолт биш. Тийм дээрэс нь яг нэг юм одоо яг Warriors тэр өөрсдийнх нь хийдэг тоглолтыг хийсэн л дээ өнөөдөр. Нөгөө төрлийн шидэд ангууд Роберт Уильямс тэр доор зүгээр суул аваад тогтчих. Нилээд нь тэгж тогсон шүү дээ. White нэгээр хаяал, Jalen Brown хаяал ч юм уу те. За тэгээд хоёр дахь тоглолтоос бол Celtics арай ч ингэж шидэхгүй баха. Ингэж 20 үед бол хийхгүй бах. Гэтэ Celtics эхнээсээ шидэд эхэлж илээ бүр зөрүүлээ. Тий. Celtics ер нь л чангалтай. Тэгээд ер нь их сэтгэл зүйх сайн байна. Тий. Өөрөөсөө нөгөө нэг Bucks-ын доор яваад үзсэн тий. Miami-гийн бас ингээд талбай дээр нь доор нь яваад үзсэн. Ер нь нээцтэй хийсэн эхний хоёр тоглолт нь ч гэсэн нэлээд доор нь явж байгаа л барьж байсан. Ер нь нээцтэйсэн яг 4-0-д 0-ц ер нь бол тоглолтуудыг ойрхон болсон шүү дээ. Тий. Данд 2-3 дээр нь comeback хийж удсан шүү дээ дандаа. Тий. Тэгэхээр Босны сэтгэл зүй сайн байна. Нөгөө талаар Warriors бол жоохон нэлээд тайвширсан. Би бол Kerry-г жоохон 4-р үед амарчвуу, басчвуу л гэж хараад байгаа. Rotation мэдхгүй одоо яг тэгэл яг бодсон юм аа л явсан л баг та. Ер нь бол нөгөө тасалжуулагч нар ер нь бол тоглолтын өмнө нөгөө яадаг штэ. Тоглолтын төлөвлөгөө гэж байгаа те. Яг тэрүүгээр л ер нь ихэнх нь явдیں۔ Тийм. Тэгээ одоо дараачийн тоглолтоос харин сюрприз өрөө те. Ер нь жижиг тавтаараа бас нилээд тоглож магадгүй. Өнөөдөр бол жижиг тавт бараг харагдаагүй шүү. Гэтэ Роберт Уильямстай Celtics-ээс жижиг тавт бас би бол жоохон хэцүү л баг Лүний баг байсан дээр шүү. Тэгэхгүй бол самбарт авахгүй тал гарна шүү те. Тэгээд ер нь бол жижиг болчихно. Тий, олон чаналистууд хэлсэн бэлээ. Энэ Celtics бол LeBron-ы Cavaliers-аас шал өөр ингээд хамгаалт хамаагүй илүү байгаа. LeBron гэдэг яг хуу тэр нэрийг аваа хийчүүл ингээд дундаж л хамгаалтай баг байсан шүү дээ. Яг довтлогоон дээр LeBron Kyrie гэдэг ингээд супер болохоос энэ бол ингээд одоо нэг non favorable matchups ингээд тийм үнэ гаргаж ирсэн бэлээ. Cavaliers ч эсрэг бол нөгөө нэг те Tristan Thompson ч юм уу Kevin Love дээр бол нэлээд зөрөө тоглолцдог байсан шүү. Яг тухайн Celtics бол шал өөр ер нь бол энэ жилийн бол илүү туршлагатай тэгээд яг өөрөг ройл олцсон
Тэгээ нэг зорилго руу бүр ингээд нэг тэмүүлсэн залуусаа байгаа. Чи яг Бостоныг туршлагагүй баг гэдэг одоо залуу баг гэдэг дээр юу гэж бодож байна? Би бас өнөөдөр пост хийсэн л дээ тэр талаар. Залуу бага. Тэгээ ер нь бол одоо нэг Warriors-ийн туршлага, Boston-ийн туршлага ингээд 123 туршлага 0 туршлага тэгээд нэг юм яваад исэн шүү дээ. Гэхдээ надад бол тэр одоо бол талбай дээр хахад ямар ч хамаагүй л харагдсан. Ер нь бол үгүй Celtics бол туршлагатай байгаа байхгүй. Гэтэ залуу баг. Гэтэ тэр туршлагыг бол амар олон жил авцсан шүү дээ ер нь бол. Rookie хасаал авцсан шүү дээ. Тэгээд тоглогчд нь. Тэр одоо нөгөө нэг LeBronтэй Cavs эсрэг 7 дахь тоглолт. Дээрээс нь одоо Bubble хийсэн одоо нөгөө Miami эсрэг 6 тоглолт те. Тэгээд яг өнгөрсөн жил бол мэдээж эхний шатанд Brooklyn усуулсан те. Brown байгаагүй шүү дээ. Тэгээд гэхдээ ер нь бол туршлага бол маш сайтай баг болсон шүү дээ. Marcus Smart, Brown, Tatum яг core залуучууд нь Horford. Ер нь энэ дөрвч юм бол core л гэж яваа. Харин тий. Тэгээд дээрэс нь ийм багууд өөрсдөө харин ч илүү аюултай байдаг санагддаг. Одоо дөнгөж Warriors өөрсдөө дөнгөж эхний финалдаа гараад хожиж ирсэн. Яг тэрнтэй ялгаагүй санагдаад байна. Тий. Эсвэл OKC-гийн их гурвалтай эхний хоёр тоглолтонд хожигдсан мөртлөөс Spurs-ыг тэр зурлалтад залаад авч ирсэн ч юм уу тий. Тэгж бодохоор би бол яг үзцэн хожигдсан баг болохоор Бостон бол илүү аюултай. Энэ жилийн дээр Бостон бол хамгаалалт дэндүү. Би бол яг баг мэдгүй би яг юм Бостон шиг юм хамгаалалт баг сүүлийг хизээ харсан мөхөөс санахгүй. Амар хамгаалалт байна. Ер нь Spurs vibe мэдрэгдэж байна уу чамд? Spurs бол яг юм нөхсөн хамгаалалт амар байсан. Тийм л дээ. Гэтэ яг Spurs гэхээс илүүтэйгээр одоо юу юм бол тоо? Арай өөр баха. Арай өөр. Spurs бол яг өндөр үнэтэйгээр л хамгаалцдаг шүү дээ. Team Duncan голтоо гэж. Би бол Spurs гэхээр илүү Phoenix илүү ойролцоо гэж бодоод байсан. Яг Phoenix бол жоохон тийм half defender хийдэг үү. Ер нь бол дандаа нэг эсрэг нэг. Ялангуяа тэр лот тоглолтын дээр бол Лока ч бол наац шүү. Лока дээр дандаа хамгаалт нөгөө нэг тусалж ойсон очихгүй байц тээ. Лока бол нэг эсрэг нэг тэгээд утгагүй болгосон л та. Яг уу тийм би тэгээд таамгаа яг өнөөдрийн тоглолтыг өглөө 4-р үе хүртэл бол за Warriors ер нь 4-2 гэж бол бодож ийсэн. Яагаад тэгэхээр нэгдүгээрт Steph тоглолт одоо нөгөө тийм Steph зорилго байгаа шүү дээ. Finals MVP авчих ингийн. Тэгээд Draymond Green энэ жил буцаад тоглолтоо ахиулсан. Ахиулсан ч жоохон нэг авчирч чадсан 2 одон байсан. Дээрэс нь Deft илүү дээрэс нь Boston илүү нөгөө нэг илүү ядарталттай ч юм уу те. Ингэж гарч ирсэн гэдэг утгаараа би бол юунд өгч ийсэн. Дээрэс нь бас Tatum Brown хоёр дээр очиж сайн хамгаалагчтай байна ч гэдэг юм уу те. X factor-ууд айгүй олон байсан. Гэхдээ цуврал бол нэлээд удаан үргэлжлэх байх. Тийм. Ер нь цуврал нэлээд удаан үргэлжлэн. Ер нь бол 7 тоглолт бол гарч байх гэж хараад байгаа. Би бол Бостонг бол би нөгөө нэг Бостон Milwaukee гож гараад ирсэн. Тэгээд яг бичсэн юм дээр. Одоо бол нөгөө үлдсэн 3 багаас Celtics-ийг барах бол баг байхгүй гэд. Тэгээд нэлээ би ч уулын амар тийм фэнүүдийн юу яадаггүй тийм амар уурыг хүргэдэг. Тийм нэг нөгөө нэг юу гэж юм дундыг баримтлагдаг. Дундыг баримтлагдаг controversial юм бичдэггүй. Тэгээд яг тэнд тэгээ бичсэн чинь яг тэр нэг групп дээр тарсан юм уу? Надруу чинь Miami-гийн фэн групп дээр ширлэгдсэн байлээ. Тийм тарсачаа. Тэгээд бас Warriors-ийн нэг хэдэн фэн чинь надруу бүр чатар орж ирээд чи юугаа мэддэм мангалцаад. Тэгээд яг нэг тэгээд юм байгаа. Тэгээд одоо тэгээд бүгдээрээ харъя. Тэгээд би бол 6 тоглолт гэж бодож ирсэн. Тэгээд яг өчигдөр яг нөгөө нэг превью бичээл явж ирсэн. Тэгээд ингээл тоглолтоо ингээл нөгөө нэг төсөөлөл яг ингээд явж ирсэн чи 6 тоглолт арай барахгүй яг нэг 7 тоглолтыг гарч байгаа санагдаад. Тэгээд яг 7 тоглолтод л Бостон. Би бол Бостонод итгэж байгаа. Гэтэ 7 дахь тоглолт гарвал Warriors ашигтай шүү. Ашигтай. Харин Warriors хамаагүй л даваа. Warriors ашигтай. Гэхдээ би бол Celtics итгэж байгаа. Celtics ч одоо 2 удаа 7 дахь тоглолтоо 3 дахь аавна гэдэг итгэж байна үү? Итгэж байгаа. Гэтэ би яг бодож ирсэн. За эхний Bucks-тай идэг цувралж яг 7 дахь тоглолтын дээр угаасаа аль талд нь давуу тал гэх юм бол Celtics угаасаа талбай дээрээс нь яг Bucks бүр ингээ хамаг байдгийг шахацсан тий. Яанаас яг дуусгахыг гэсэн тоглолтын дээр дуусгаж чадаагүй ч юм. Тэнгүүд Miami дээр янгууд Miami илүү давуу талтай эхлүүлсэн тий. Тэгээд Butler ч юм байсан. Дээрээс нь бүх тоглогчид нь Hero-ч гимтлээсээ ирнэ гэл. Гэтэ хүснээрээ чадаагүй. Энэ удаад дээр яг 7 тоглолт гарвал Warriors бол би бол хожиж байх гэж бодож байна. Ер нь яг Chase Center-т бол хэцүү л дээ. Гэхдээ харин яг таамгаа өгье гэх юм бол би 6 тоглолтод Boston гэж өнөөдөр хэлье да. Гэхдээ ер нь миний таам сүүлийн яг бүсийн финалийн 2 таамаг таараагүй. Далс дээр таараагүй. Boston
Майами нэг арай барахгүй байх гэж бодсон ч харин Майами өөрсдөө жоохон сугарсан л та. Батлераас бус нь нэрээ сугарсан. Кайла Маури чинь тэгээд бүр тоглогч биш болт юм билий. Тэгэл байнга таарна гэж юу авах вэ? Бүх одоо мундаг нэг ESPN-ийн анализын судалт зөрдөг юм дээр. Тийм. Тэгээд угсаа Dallas Phoenix тэр хүн болгон зөрсөн шүү дээ. Dallas-ыг хожино гэж яасан юм байхгүй шүү дээ. За тэгээд Марк Кубен болсон Далласын фэнүүд. За ингээд ер нь бол финалийн тоглолтуудаа тэгээд хэдүүлээд зүгтээ үзээд энэ харин тоглолтууд нь мэдээж баг 2-3 өдрийн амралттай явж илээ шүү дээ. Тий 2 тэгээд 3 дахь турд 1 хоног байлаа. Тий. Тэгээд сүүлд тэгээд финалаа нэг ягаа хэлчихэд дүгнээ хэлчихэд бол үнэхээр гоё финал болно. Ер нь бол амар excited байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жилиг бол байгаагүй баг гоё финалыг ойрхон урт үргэлжлэх финалыг бол харж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас Сагсан мөнгөний фэнүүдийн хувьд бас нэлээд тийм ад жаргалтай одоо нэг 2-7 хоног. Дээрээс нь лигийн бас хамгийн хоёр түүхтэй тий. Одоо Lakers-с гадна Warriors ч айгүй үн удаан түүхтэй баг шээ. Олон фэнтэй. Одоо түүхэнд гинэ. Network-ороо хоёрт ордог болсон байл шээ. Knicks-ийн араас ордог болсон байл шээ. Тэгээд Warriors-ийн фэнүүд гоё шүү. Мундаг шүү гэж. Надраас би бас нэг KD дээр бас нэг түр хэлсэн шүү дээ. Warriors фэн талах хэвээр гэдгээсэн ч бас нэлээд хүмүүс атаклсан надраа. Тэгээд юу яах вэ? Steph Finals MVP авах бол бүх цагийн топ 10-д орох уу? 4-р аварга авах гэж. Арай орохгүй. Яг тэр топ 10-ыг нөгөө нэг Kendrick Perkins тэр маргалаадсан шүү дээ. Тэгээд харсан яг хэцүү юм билээ бас. Арай л. Одоо 10-т нь л миний хувьд бол Shaq гэдэг байхгүй. Shaq ч гэсэн 4 аврагтай мөртлөө 3 finals MVP. Тийм, Shaq одоо Duncan, Kobe гэл явдсан шүү дээ. Тийм, Hakim. Харин тийм. Hakimыг бол яг гүйцчих байх. За ингээд Jordan, LeBron, Kareem, Magic, Bird, Russell, Wilt. Bill Russell, Wilt Chamberlain хоёр. Яа, Wilt бол мэдээж тий. Wilt бол мэдээж. За, Bill Russell. За окей, Bill Russell, Kobe, Tim Duncan, Shaq. Тэгэхээр ингээд хэцүү байхгүй. Тэгээд бас энэ дэр чим одоо ороогүй нэрлэг ус хүмүүс байгаа шүү дээ ер нь. Тийм. Тэгээ одоо Hakim шууд 11-т гэл те. Тэгэнгүүт Moses Malone ч юм уу. Moses байна. Isaiah байна. Jerry West байна. Тий. Oscar Robertson байна гэдэг ч юм уу. Ер нь бол яг нөгөө нэг Steph бол бид нар одоо үзэж байгаа болохоор дуртай яг нөгөө нэг бас түүхээ бас нэлээд тийм нөгөө нэг бас тэгж одоо нөгөө нэг доошны ч бас болохгүй. Statistical талаас бол багтай л та Steph-ийн нөгөө тоглосон тоглолт баг ч юм уу те. Эхний карьерийн хэдэн жил нь муу ч юм уу те. Яг тэн дээр нөгөө нэг RJ хоёр нэг маргалдаадсэн нөгөө Perkins хоёр хэрвээ одоо финалийн MVP авчих юм бол Perkins бүр Magic-с илүү тавина гэдэг байсан. Magic-с ч хэлээ арай илүү. Харин яг би бол Steph бол одоо нөгөө нэг сагсыг өөрчилсөн хүн те. Тэр бол үнэхээр маргашгүй. Харин Magic чинь болохоор сасыг аварсан хүн гэж ярьдаг байхгүй те. NBA-г аварсан хүн гэж ярьдаг. Magic Bird юм тэр юу чинь. Тэгэхээр одоо бас нөгөө түүхээ бас тэгж явах одоо нэг одоо удаж байгаа чсэн түүхээ бас бүр гэж бас доош нь бас болохгүй. Би бол Shaq-тай ч юм уу Hakim-тэй л ер нь нэг тийшд ороод ирэх юм байна л гэж харсан. Тими ер нь Kobe хоёр яг доор. Тийм. Ер нь бол яг гэхдээ ер нь тэгэл энэ маргаантай шүү дээ. Тийм. Хүн болны юу өөр. Андрю Wiggins яах вэ? NBA-гийн домог болчихлоо. Шууд Hall of Famer болохгүй ч шиг. Шууд Острын гараа олсноо финалийн MVP боллоо. Тий. Тэгээ Wiggins баг авангаа алдсан тий. Тэр 6 дахь тоглолт, 5 дахь тоглолтын дээр жоохон сайн тоглолцсон. Тэгвэл баг каваа ялах гэдэг юм шиг. Тий. Wiggins гэхдээ нэрээ амар сайн байсан шүү дээ. Далс эсрэг. Сайн байсан. Нэр л од шиг байсан шүү дээ. Би бол одоо яг за Steph юм байна. За Draymond юм байна. Clay биш Wiggins юм байна гэж бодож байгаа 3 дахь. Яг бүр ингээд valuable харах юм бол. За одоо 2 дугаар хэсэг рүүгээ оръё. За тэгээд мэдээж плей-оффоос хасагдсан багуудын талаар мэдээлэлтэй солилцоо 8 тасгалжуулагчийн солилцоо мөлцөөг л гоё юмнууд нилээх гарч байгаа. Тэр талаар жоохон ярих гэж бодож байна. Саяны хасагдсан ер нь Miami Heat цаашдаа 8 хийх бах те. Pat Riley нэг юм ботсон байгаа. Тий. Тэгээд одоо Pat Riley-г ер нь Pat Riley ч өөрөө нөгөө нэг magician гэж ярьдаг тийм ээ. Загалмаас эцэгтэй. Тэгэхээр одоо ингээл нөгөө гайхамшигтай бидний юм бодог юмыг хийх л баг. Тэгээд яг юу хийх нь Bradley Beal-ийг бол мэдээж нөгөө нэг мөрөөдлийн юу нь бол байгаа тийм. Bradley Beal бол байгаа. Тэрнээс том мөрөөдөл нь Donovan Mitchell. Donovan Mitchell тий Bradley Beal Donovan Mitchell гэдэг алин ч болно. Тэгээд хэрвээ одоо нөгөө нэг young piece-үүдээ Duncan Robinson, Tyler Hero явуулахгүй бол цалингийнс бол байхгүй байна тий. Тэгэхээр
одоо яг тэр нэг одооний core залуучуудаа одоо яах нь гэдэг сонирхолтой те. Би бол Майамиг нэг яг нэг төвшний амар олон тоглогчтой болцсон юм байна гэж л харсан. Тийм ер нь бол тийм. Бүр арай л олон. Бүгднийг ашиглаж болно. Гэхдээ яг бүгд нэг юмдаа ингээд сайн болохоос яг зарим юмдаа сул талтай. Тэгээ би энэ жоохон маргаантай юм нэг хэлчихв. Тэн дээр Жими Батлерыг штэ бүр сольж магадгүй шүү. Ягаад гэж Жими Батлер одоо энэ өвдөг нь штэ. Бүр хитэн жил болж байна. Яг энэ асуудалтай болоод одоо ер нь бол тэр чинь Миннесотагийн үеэс л эхэлсэн өвдөг байхгүй. Тэгэхээр одоо баг 3 4 жил болж байна уу. Яг бүтэн өдлөрлөөр улирал болсон тоглож чаддаггүй шүү. Ер нь бол одоо бүр нэг 5 тоглолт хийгээл баг яагаад байхгүй. Амардаг ч юм уу те одоо нэг басалж байгаа зөөрөлдөг ч юм уу тэгж байгаад байгаа. Тэгээд тийм учраас гэтээ энэ бол амар зүгээр миний л зүгээр тэнийг бодол. Гэтээ яг Battle Royale бол зүүн л дээ бас яа. Юу яс плей-офф эхлэхээс өмнө Батлер багаас олж магадгүй гэдэг мэдээ хальт явж ирсэн бодлооч гоо. Тийм. Тэгээд нэрээ чамаг хэлсэн чи яг тэгэж бодлоо. Тийм бооз. Одоо плей-офф ихний нөгөө Hawks-тай гэдэг цуурлыг дуусгаагүй ч юм уу. Тэгснээ сая юун дээр үнжиж мөнцсөн шүү дээ. Тэр үлрэлжингаа за миний фантасиг бол алсан. Тоглох үедээ амар тоглоод байдаг. Гэхдээ тоглохын бол Jimmy T яриад хэрэггүй шүү дээ. Jimmy T нэг All-Star, Superstar тоглогч мөн үү? Тэр нэг өө. Одоо энэ тоглогчийг багийн лидер болгоод авраг авах багийн нэгтэй бай. Одоо хажууд нь өөр хин чинь те сайн хоёр дахь сонголт авч байгаа. Тэгэл сая харсан тэгэл мөн л юм шиг шүү дээ. Тэ. Гэтэ яг жоохон маргаантай. Гэтэ бол орох хаа ер нь бол. Харин би яг оруулъя гэж бодсон л тоо тэр 6 дахь тоглолтыг хараад. Кавай мавай чи нэг ингэж тоглохоороо бүр дийлддэггүй шүү дээ. Яг тийм тэгээд дутах юу байна гэж бодлоо. Тийм бол нөхөр гоё. За Даллас харин яг бол одоо Брансонд гэрээ өгөх үү? Эсвэл Брансонд гэрээ өгөөд sign and trade хийгээд өөрөө одоо. Тий. Тэр бас үнэхээр сонирхолтой. Одоо тэгээд яг сая өнөөдөр бас гарсан бид нөгөө Брансонгийн авч чинь сая Никсийн туслах болсон байсан. Тийм. Тий. Тэгээд тэр бас нэг тийм хор гүчих магадлалаас байгаад байгаа. Тэгэхээр мэдгүй тэг Бранс гэхдээ одоо их л мөнгө авна шүү дээ. Ер нь бол. Тэгээ Бранс гэхдээ энэс цаашаа хөгжихгүй гэдэг юм л та. Уу яг тэгэл хөгжихгүйц энэ байгаа байдал бол яг Лукад нөхөө гой зөгчж шүү дээ. Гэхдээ яг Лукагийн хажууд 2 дахь нь биш 3 дахь нь байвал гоё болох гэдэг юм шүү дээ. Тийм. Тэр нь бол үнэ. Гэхдээ өөр нь бол Даллас бол одоо нэг асуудал мэдсэн. Ер нь бол rim protection тий. Ялангуяа төвийн тэр одоо яг доор хамгаалдаг хүн заавал авах хэрэгтэй. Ялангуяа Гобериг бол заавал авах хэрэгтэй. Надад Гоберис илүү Майлс Турнер ирчүүл бүр гоё санагдав. Тий болно. Гаргаад шийдвэрлэж болно. Тий. Уул нь Кристен Вуд амар гоё зөгцсөн. Кристен Вуд хамгаалт жоохон хамгаалт мотол болсон. Пик н рол тэр амар гоё тоглож. Тий. Антони Дэвсийн бол ер нь бол жоохон биг копи шүү дээ. Манай Кристен Вуд. Би Вудыг жоохон юм гоё юм од модын хажууд ирээд ялцаасаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд дахиад нэг wing defender авчвал энэ ногыг бол амар л гоё болох гэдэг. Wing defender яаж ч дутсан. Тий, wing яг Dorian Finney-Smith үнэхээр сайн тий. Гэхдээ энэ хоёр чи бүр ингээд бүр эцэс цуцтлаа яа. Сүүлдээ бүр бөмбөгөө шидэж чадахгүй. Гэтэ яг одоо нэг Далласын нөгөө нэг капик харахаар бас нэлийн асуудалтай юм билээ. Ер нь бол мөнгө зарцуулж чадахгүй юм шиг харагдаад лээ. Гэхдээ энэ Бертас Хардовей Паул 3-ыг явуулчихвал болно гайгүй юм байл л дээ. Хэцүү шүү дээ. Бертансын гэрээж мэрэж л хэцүү шүү дээ. Тэгээд яг хөө Клебрэ байлгаж байгаа л тэгэл. Брансон ч өөрх нь 1 сая хэдэн зүгээр л тоглож исэн юм билээ. Тэгээ бол яг Даллас бас Динвидиг бас явуулчихвал бас зүгээр гэж боддог. Динвидигийн гэрээс нэлээ өндөр байгаа. 18 амт байсан баг шүү. Бертанс бол 16-тай ингээд. Тэгээ уул нэгэ Динвиди Бертанс ч юм ингээд нэг ингэж яагаад нэг явуулчихвал. Тийм. Гэж байгаа Гобер ч юм уу те. Эсвэл Лейтен ч юм уу. Уул нь бол Гобер бол хамгийн би бол номер 1 баг хамгийн гол таргет баг. Гэтэ яг Гоберийг л авч чадахгүй л баг. Тэгээд яг Майлстон бол гоё юм те. Тэгээ яг одоо 100 бас нэг гоё олон багуудын хараанд өртөж байгаа Jeremy Grant байгаа. Jeremy Grant бол ер нь бүх баг гоё зөгцсөн. Өстой гоё зөгцсөн. Grant ч өөрөө pick and roll айгуу сайн хийдэг PF штэ. Одоо л Detroit-д очиж залах хөнгөө залаад байгаа болохоос. Тэгээ Jeremy Grant чинь 4 дээр ч сайн хамгаалчин те. Магадгүй бүр 5 дээр ч хамгаалсан. Small ball 5 бол би бол хангалттай хамгаалж болох гэж хардаг. За өөр нэг Phoenix Suns одоо ер нь яах вэ? Phoenix Suns одоо нөгөө нэг Robert Sarver одоо багийн эзэнтэй. Энэ одоо яг нөгөө тэр одоо удирдлагын ихэн төлөө нөгөө бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нэг асуудал байгааз. Тэр одоо яг яаж шийдэгдэх нь гэдэг сонирхолтой. Роберт Сарвер хэрвээ мөнгө зарах юм бол энэ баг бол би бол дахиад контендер үнэхээр сайн үзнэ гэж бодож байна. Харин Роберт Сарвер бол мөнгө зардаггүйгээр алдартай хүн штэ. Тэгээд ер нь эйтэнд гэрээ өгөх үгүй нь. Тэгээд такс бол төлдөггүй. Тэр бол амар
хамгийн одоо баримтлагдаг зарчим нөхгүй. Тэгэхээр эйтинг бол авч үлдэх хэрэгтэй байхгүй. Тийм. Эйтингүү бол энэ багчийн контейнер байха болчих шүү дээ. Тэгээд гэхдээ яг одоо тэр нэг юм эйтэн хин тасалжуулагч Монти хоёрын асуудлаас нэг байгаад байгаа юм шиг байгаа тийм нэг тийм байгаад байгаа. Тэгээд тэр бас яг хэрэв Монтиг тэр асуудалтай байх юм бол явуулах байх. Тийм. Тэгээд эйтинг явууллаа гэхэд өөр төв авчирч чадах болов. Одоо нөгөө л майс төрнөр мөрнөр гэл явна шүү дээ. Тий одоо тэг гобер ч юм уу тэгэл явах. Тэгээд яг эйтинг л ер нь үлдээх хэрэгтэй. Тэгээд мөнгө зарах хэрэгтэй ер нь бол. Одоо яг тэр нэг бас нэг жоохон нэг писээс дутаад байна шүү дээ тий. Тэгэхээр одоо би бол яг 4 номерын барил дутсан гэж харсан. Одоо Jeremy Grant-ыг ч юм уу тий. Аваад үзвэл одоо тэгтээ ийм одоо гоё Крис Полын сүүлийн одоо эдэн жилийн одоо кор ингээ гоё бүртчээд байна шүү дээ. Тэгэхээр одоо мөнгө зараад тэр аврагын төлөө дайрах хэрэгтэй байхгүй. Тэгээд яг одоо бизнесмен хүмүүст яах нь өөрийнх нь асуудал та. Тэгээд дээрээс нь миний анзаарсан юм Бүкер тэр нэгээ од болохгүй энэ баг ер нь авраг авахгүй юм байна гэж л харсан. Бүкер арай л муу тоглосон нөгөө нэг. Лука спешиал гэж байгаа л тэгэл сүүлийн 3 тоглолт бүр нэрээ бүр өөрөө бүр хинч биш болсон шээ. Бүкер бол тэгсэн. Бүкер одоо яг энэ Тэтми хийгээд байгаа хийгмээр байхгүй. Өөрийнх нь шийдэлт болохгүй бол яаж дамжуулалтай плеймейкинг хийлтэй. Юус тийхгүй өөрөө гүйж очиж нэг 3-аас шидэж тэлтэрчэл яваад байгаа. Тэгэд Микал Бридсээс би бол амар их юм хүлээжсэн. Тэгээд довтлогоон дээр байхгүй болчлаа сүүлийн 3 тоглолт. Тэг яг Бридс бол тэгээд довтолдог хүн биш л дээ. Тэгээд уул нь айгүй нэг тийм кат гүйлт мүлт амар зүг гүйлттэй тоглогч. Тэг яг юм шидэлт мэдлэлт. Дэм бүхэл жоохон ячвал ер нь бол. Гэтэ ер нь одоо зүгээр Jeremy Grant юм тэр мэр биш зүгээр Эйдингээ авч үлдээд дахиад энэ бүрэлдэхүүнээрээ иргэн ирсэн чинь ер нь эргэжил бол сайн үзэн штэ. Дээрээс нь угаасаа сэлгээнд амар олон хүн байгаа юм байл ш. Цаарич ч байна одоо Cameron Payne. Cameron Payne-ийг бол одоо явуулчихад бол нэг харамсгааргүй санагдсан. Payne шиг хүн тоглож бол авч болно штэ. Тэгээд бас энэ жил бас нөгөө нэг Chris Paul гэмтэлтэйсэн мөлий. Тэрийг бас сүүлийн 3 тоглолт те ер нь бол муу байсан. Тэгээд Chris Paul гэмтэлтэй байсан мөлий. Гэмтэлгүй тэгээд Chris Paul яг тэр пост хийсэн тэр яг гэмтдэг те. Тэгэхээр хэцүүлтэй бас. Тэгээд нэг ийм юм гарсан байсан. Одоо хоёулаа чинь ер нь бол Полын айгуу сайн фэнүүд шүү дээ. Тэгээд чи болохоор Полыг бүр бүх цагийн хамгийн клаш тоглогч үгүй юу гэсэн яриа гаргаж ирсэн. Нөгөө тал дээр саяхны ер нь бол саяхнаас гарч ирсэн. Крис Пол бүх цагийн хамгийн одоо плей-оффын том чоук руу гэж бол асуулт гарч ирсэн байлээ. Тэ яг хөө би бол тэгж боддгоо ер нь яг үнийг хэлэхэд бол яг хөө тэгэл баг нь бол яг тэр нэг ситуацийн асуудал байгаад байгаа юм л да. Яг зүгээр яг мэдээж одоо юу гэдэг Леброн шиг ч юм уу тим хүн биш байхгүй. Яг одоо ингэ бүр ингээд physically force хийгээд тэ одоо ингээд нэг тоглолтыг авчиж ч юм уу. Тим биш учраас яг одоо нэг өөрийнх нь тэр чадамжтай бол тул ашиглаж байгаа л гэж бодож байгаа. Тэгээд би бол нэг тим чокрод харден шиг ч юм уу. Харденгийн фэнотик Westbrook шиг ч юм уу. Би бол гайгүй л гэж боддоо шүү дээ. Гэхдээ Крис Пол нэг тоглолтыг авч ирсэн. Нөө нэг юу шүү дээ. Pelicans-тэй хийдэг тоглолтын нэр. Тий. Тэрэн дээр бүр дийлдэшгүй NBA хамгийн шилдэг тоглолт. 13-14 ч лээ тий. Тийм бөмбөг алдаагүй гэсэн. Тий. Тэгэд яг тэгээд хамаг юм дууссан юм болов ч гэж би бодох шиг. Тэгэд статистик гаргасан бэлээ. За Крис Полын чокроогүй цувралууд ийм байна. Чокерсэн цувралууд гэсэн. Чокерсэн цуврал гэхээр ийм байгаа. За нэг алдарт нөгөө 14 оны таандартай тоглож байхад нэг Пол өөрөө бөмбөгөө тослуулангуудаа. Нэг тэр нэг 5 дахь тоглолт бол тэгээд гүүжч өөрөө бөмбөгөө алдаад Westbrook дээр алдаа хийлгээ. Тэгээд авцсан тоглолтондоо хожигддаг. За тэр цувралыг нэрлэлтэй юм байлээ. Тэнгүүд юуг нэрлэж илээ? Houston-тэй хийсэн тоглолт лээс 3-1. Гэхдээ тэрэн дээр Крис Пол гэхээс илүү баг нь чокерсэн. Баг нь чокерсэн шүү. Тэгээд Крис Пол нэг үе муу тоглоход баг нь ингээд дагаад унтсан. Яг тэгж ярьд юм байлээ. Гэтэ аварсан юмнууд зөндөө шүү дээ. Аварсан нь бол зөндөө. Spurs-тэй хийсэн цуврал те. Memphis-тэй хийсэн цуврал байна. Одоо юу гэдэг OKC-тэй хийсэн цуврал ч юм. Биш OKC-д байхдаа хийсэн цуврал ч юм. Clippers байсан үед бол дандаа л аварсан санагдаж надад бол. Тийм тэгээд дандаа гимтчихнэ. Нэг те гүүжч бол Griffin гимтчихнэ. Griffin бол бүр ёо бүр Крис Полыг Ламаркас Олдер ч юм уу Kevin Love-тэй тоглож байсан гэж л. Тэгээд бас энэ дээр бас нэг юу асуудал байгаа даа. Шүүгчдийн бас нэг юм асуудал байгаа. Крис Полын тэ нэг залжинтай нэг зэвүүнүүдийг ингээд яг юм чухал тоглолтууд дээр яг ингээд нэг өмнө үлээдэг хүртлөө яг чухал тоглолтууд дээр үлээхгүй ч юм уу яг тийм бол тал байдаг. Ер нь тэр нөгөө нэг алдааны асуудал
болоо суудаг дөрөвдөх тоглолт. Тэрэн дээр л тэгсэн. Тэр бол шүүгчдийн бол амар муу шүү. Тийм одоо зүгээр гаранд нь үрцэж алдаа өгсөн шүү. Харин Тийм тэр тоглолтын шүүлтэн дээр би бол нэрэл полыг угаасаа ингэ тоглохгүй байна гэдэг. Тэрнээс хойш маань уу. Эсрэг багнаас тийм манипуляц хийгээд байгаа байхгүй тий. Пол чи ингэж дээ штэ. Наа чи ийм алдаа хийгээд штэ тий. Ингэж одоо тоглолтыг одоо манипуляц хийгээд штэ гэдэг ч юм уу. Тэрийг бол амар. Тэгээд нөө шүүгчдийн яг тэр жоохон тархинд бас жоохон ордог юм шиг байгаа. Харин Крис Пол одоо нэг жижиг тоглогчийн л зовлоо. Тий, харин тий, яг л тий. Тухайн үед 89 онд Азая Томс авраг авахд бол энэс л амар байсан. Гэхдээ энэс л амар зодон зохион тий одоо тэр хорийг нь хэрглэж явж байсан. Крис Пол бол нь яг тэгж авраг авах ёстой тоглогч байхгүй. Үнэхээр авраг авъя л гэвэл. За өөр нэг ер нь бол яг том багуудын талаар. Одоо Дэнүрийнхэн бол ингээ бэртэл гимтэл гайг болоод явал амар баг болоо хүрээд. Тэгээ Clippers бол буцаад ирнэ штэ. Тийм. Нөөхийн Конгтонтойгоо гэрээ хийсэн байлээ тий. За Clippers гэснээс Илээ хотын нөгөө баг маань Илээ хотын хоёр дахь баг маань шин дасгалж жуулагчийг авсан. Дарвин 8 яа. За Дарвин 8-ын талаар чи ер нь судалж ирсэн үү? Яг Милокид туслах тий хамгаалт гариудж ирсэн үү? Эсвэл юунд дээр тоглогч хөгжүүлээ. Ер нь бол илүү хамгаалт гэхээс илүүтэйгээр илүү нөгөө нэг тоглогч төр хөгжүүлэх талтай. Гэхдээ нөгөө нэг скил хөгжүүлэх биш тий илүү одоо сэтгэл зүйтэй ажиллах. Дээрээс нь яг мэдээж хамгаалтын хүн дээр нь бол өөрөө тоглож байсныг одоо санаж байгаа бол маш сайн хамгаалдаг тоглож байсан. Айгуу сайн дохдог тоглогч байсан байлээ. Slam Dunk-ийн төвчөнд орж ирсэн. Тэгээ нөгөө нэг бизнестэй, бакстай байх тий. Тэгээд Darren Ham бол яг тийм нөгөө нэг одоо сая Mike Budenholzer яг одоо энэ одооний геймийн одооний дасалжуулагчдын баг өвөг эцэг байхгүй. Яг тэрний дээр Greg Popovich байгаа. Ер нь бол ингэж ярьдیں۔ Greg Popovich хин Mike Budenholzer хоёрын ингээд модны салаа гэж ярьдаг байхгүй. Тэр яг Mike Budenholzer-аас Popovich-ийн салаа л та. Гэхдээ Kerr Budenholzer хоёр ч юм. Тэр хоёрыг ер нь ингэж салгаж авдаг. Тэгээд Mike Budenholzer-ийн одоо тэр салааны хамгийн гол хүн. Тэгээд Mike Budenholzer-аас маш их юм сурсан. Сүүлийн 7 жил лөө 8 жил лөө онцгой ажилласан. Ер нь бол Hawks-аас хойш явж байгаа юм шүү дээ. Тий, Hawks-аас хойш явж байгаа. Тэгээ тэрний өмнө мэдээж нөгөө Lakers-аас туслах байсан. Нөгөө нэг Mike Brown-ийн үед тий. Mike D'Antoni-ийн үед. Тэгээд би бол энэ хоёрт бол аим дуртай байгаа. Ер нь бол одоо яг одоо авах боломжтой тасалжуулчаас хамгийн зөв үнэ авцсан. Тэгээд дээрэс нь Darren Ham бол юм нөгөө нэг юу гэдэг вэ? Тэр нөгөө нэг тоглож байсан учраас юм тийм каризма амар өндөртэй. Тий, айгу ширүүн залуул шиг л харагдсан. Тий. Тэгээд юм нөгөө нэг тоглогчтой харилцаа үнэхээр сайтай. Тэгээд тоглогчдын хамгийн сайн зүйлийг гаргаж чаддаг. Тэгээд тэгээд ер нь бол жоохон зөөлөн талтай байсан шүү дээ. Тий, ер нь бол тий. Тэгээд одоо бол илүү нөгөө нэг Westbrook-тэй ч юм уу LeBron-тэй илүү гоё ингэж нөгөө нэг тоглогчийн хооронд ч юм харилцаа л үүсэх баг. Тэгээд яг X нөгөө талд бол яг ямарыг бол мэдэхгүй. Гэхдээ Mike Budenholzer л шүү дээ. Лигийн бол яг X нөөг нэг төвшөнд инвент хийсэн гэж ярьдаг. Тэгээд тийм учраас тэр хүнээс бол нэлээд юм сурсан байгаа. Тийм учраас би бол яг туршлагагүй гэж ярьж байгаа ч гэсэн туслагаар маш олон жил ажилласан. Дээрээс нь өөрөө тоглогч байсан. Тэгээд одоо яг лигийн тоглогчдын одоо цар хүрээнд болохоор амар нэр хүндтэй ийм хүн байна. Тийм учраас ер нь маш зөв үнэл авчихсан. Одоо нэг бодоод байгаа. Одоо нэг тоглогч дасгалжуулагч болол фейлцэн тохиолдол дүндэд тийм бол биш шүү дээ. Өмнө нь ингээд туслах яваад. Ер нь бол Тайрон Лүүтэй адилхан байна. Лүүчин бол нэлээд олон багаар яг зөвсөн шүү дээ. Ер нь бол Лүүгийн бас замлыг бас тий одоо Име Удокогийн замл ч юм уу тий. Удоко ч бас нэлээд удаж байгаа гэж ирсэн шүү дээ. Одоо хүмүүс болохоор Кид шиг ч юм уу тий. Нэш шиг ингээд эхлээд шууд фейлч магадгүй. Эсвэл Лүүк болтон ч юм уу тий. Гэхдээ яг мэдээж нөгөө прessure байгаа хамгийн том баг дээр ирж байна тий. Хамгийн том нэртэй. Тэгээд хамгийн медиа хамгийн анхаардаг баг дээр ирж байна. Гэхдээ ер нь яг хөө тэгэл Lakers-аас ирчээл бол нэг хүлээл бол байхгүй байгаа шүү дээ. Нэг л плей-оффд оруулах юм лэгчүүд ч. Тийм учраас ер нь яг хөө Darren Ham бол гой сонголт. Гэхдээ яг хөө тэгээд юу байгаад байгаа. Энд бас нэг сонирхолтой мэдээ байгаад байгаа. Utah Jazz хин Quinn Snyder хоёр бас ирчээл цуг байхгүй юм шиг байна. Тийм сүүлд нэг тим мэдээ гарсан байсан шүү. Гэхдээ яг хөө тэр нь болохоор нөгөө юу вэ? Миний зүгээр харснаар болохоор Quinn Snyder нэг gap-ээр авах гээд байгаа юм шиг байлаа. Quinn Snyder ч өөрөө нөгөө нэг юм
тасалжуулагч хүрээнд л амар ерөөс унтдаггүй амар стресс ажилтдаг хүн гэдэг юм. Ер нь байгаль хөмсгөний юм явтай л байдаг шүү дээ. Тэр Кобигийн сүүлийн тоглолтын дээр хүртэл ингээл уралцал байж ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг энэ сайн нөгөө үлэл дуусгаад нөгөө ташаанда хаалгаа хэлгсэн. Тэгэхээр нэг ер нь 1 жил юм холдох гээд байна уу да гэж хараад байгаа. Тэгээд магадгүй одоо Darren Ham-ийн одоо тэр туршилт хэрвээ амжилтгүй болоод яах юм бол эргэжэл бол Quinn Snyder боломжтой байж болох ийм нөхцөлөөс байгаад байгаа. Lakers-ын фэнүүд. Quinn Snyder бол яг гоё систем бүтээчдэг. Тасгалжуулагч шүү дээ. Яг тоглогч хөгжүүлж амар яадаг тал дээр бас боломжийн. Одоо Rudy Gobert гаргаж ирсэн. Мичлиг яасан гэл. Тий. Яг хуу Jazz л жоохон болохгүй болгосон. Jazz ер нь тарчих байх тий. Jazz бол тарах баха. Тий. Одоо тархаас өөр сонголтгүй л болчих шиг шүү Тий. дээ. Харин тэгээд хэнийг авч үлдэх гэдэг сонголтын дээр ирнэ л дээ мэдээж. Хэрвээ үнэхээр Miami гоё сонголт тавих юм бол бас Mitchell явчиххийг ч үүсэхгүй. Ер нь л гэхдээ Gobert л явах магадлал нь бол би бол нэг 70-30 л гэж байна. Гэсэн магадгүй бүр хоёулынг нь явуулаа бүр 0-оос эхэлдэг ч байж. Гэхдээ 0-оос эхлүүлэх ихэр тент чинь эхлүүлчих rookie тоглож байхгүй. Гэхдээ тэгэл ацтууд аавна шүү дээ. Яг уу Hero авчрах юм уу яах. Гэхдээ Hero бас Ютад бол айгүй гоё зөгцнө цагаан залуу. Манай хэн байж таа NAW. Тэгээд Alexander Walker байгаа шүү дээ. Өө чи тэрийг өстө хөөсрүүлсэн байлээ шүү дээ. Тэрнтэй гоё чи дараа. Тэр Pelicans амар минут аваа тоглоом моглоно гэсэн. Ютад зүйл минут бүр сэлгэн тэр Мионы үлээ тэрний ойд гарч илээ шүү дээ. Тэгээд яг Ютад нь тэгээд өөр баг л та. Center баг ч яг орж ирээ. Тэгэхээр яг одоо Pelicans байхдаа ч юм үнэхээр сайн байсан шүү дээ. Яг боломж л бид энэтэй бас ингээд яхах юм бас бүгдийг гаргаж ирсэн. Аадлаа тий. Өөр юм байна. Нөх хин штэ байгаа. Страсыг бас ярьчлаа яалаа. Нилээ хүмүүс мэдгүй. Herbert Jones штэ. Herbert Jones-ыг хамгийн эхлээд ярьжсэн шүү дээ. Herbert Jones гэснээр Pelicans бол гоё харагдаж. Жиг гоё. Билигийн тасалж болж. Одоо тэгээ Zion ирж байна. Одоо ер нь дараачийн Memphis шиг ингээл тесрэлт хийгээл гараад ирчих юм бол гэж байна. Zion дээрч яг 100 ирээд яг committed байх юм бол бас амар шүү. Тэгээд Pelicans өөрөөсөө нэг амар өндөр сагс тоглоод эхэллээ. Амар өндөр сагс тоглоод. Herbert Jones ч юу вэ? Холбогч хамгаалалт, төвч хамгаалал. Амар амт байл шүү дээ. Jackson Hayes тий. Valanciunas гэдэг. Тэгээд Larry Nance ч амар гоё. Жижиг тавтын гоё төвч юм уу тий. Тэгээд Lakers руу буцаад ороход Westbrook-ийг бол явуулахгүй юм шиг байна. Yes. Яга Westbrook-ийг тэгээд авах баг байхгүй л дээ. Яг авах гадахаар нөгөө нэг Legacy нэг цөөхөн нөгөө нэг юуг авах гадаг байсан нөгөө нэгдүгээр төргийн драфт рекрутигээс авах гадаг шүү. 27 молоо 8 оныхыг. Тий. Тэгэхээр чин яхаа тэгэл их жил гэл үзэл яхан л тэгээд Лебоны 1 жил хайр өнгөрөх нь л гэж харамсаж шүү дээ. Тэг яг хуу Карим Абдул-Жабарыг гүцэл онооны буцаагүй лидер гэл явуулах. Гэтэ Леброн нэг аврагуу дайж магадгүй шүү бас. Эйгүү шүү эйгүү. Тэг Леброн ч сая өчигдөрхөн тэр бомтон болчлоо. Долларын тэр бомтон болчлоо. Тэгээд Forbes-аас зарласан юм сте. Тэгээд би Lakers дээр за тэгээд Westbrook яг хуу тэгээ хийдгийг утаараад явж чинь. Тэгээд Anthony Davis л гол. Тий. Хамаг тэр занглаа Anthony Davis дээр баг. Тий. Anthony Davis хэрвээ нөгөө баблт Anthony Davis ирэх юм бол аюултай шүү дээ. Тий. Баблтах ирэхгүй баг. Жохон зүгээр нэг гимтчихгүйхэн шиг нэг 60 тоглолт тоглолцоосаа л гэж үзсэн. Гимтэхгүй л гоё. Ер нь бол би бол Anthony Davis бол амар итгэдэг. Davis чинийхаар одоо лигийн шилдэг 15 тоглогч хിവэрээ юу? Хിവэр шүү дээ. Хിвэр. Эхний 10 ч орлох. 10. Би бол 10-аас бол гаргаад удчихсан. 15 дээр жоох эргэлзээ л байгаа. Тэгээд AD бол яг гимчээд байгаа бол яг тоглож байгаа тоглолтуудыг нөлөө бол мхээр амар байгаа байхгүй. Тий. Яг энэ жил бол жоохон нөгөө шидэлт бол муу байсан. Тэгээд эх жил бол би бол bounce back ирнэ л гэж хараад байгаа. Энэ жил чинь нөгөө таргалцсан бүр нэг юм айгу удаан байсан шүү дээ Anthony Davis. Яг гоо тэгээд нөгөө аврагын шаардлалаа ер нь бол. Тэгээд би ер нь өмнөх жилүүдэд Anthony Davis тэгж амар хүн амтнд блоклуулаад яваад идэх харагд энэ жил амар олон блоклуулсан Davis бол бүр. Kyle Anderson блоклуулсан шүү дээ. Kyle Anderson шүү дээ. NBA хамгийн удаа тоглогч. Тэгээд тойруулаад одоо босгох хүмүүс нь за Austin Reeves бол үлдчих واخ. Угсаа үлдэх ёстой. Тий, Austin Reeves үлдэнэ. Monk байж их ёстой уулна. Тэжтэй үлдэнэ. Тэжтэйгээс болон солилцуул хэрэгтэй. Ер нь бол авахгүй л дээ. Ер нь бол хүссэн одоо нэг asset-ыг өгж авахгүй. Тийм ч бас үлдээн. Тэгээд хэн байж их? Нан бол байж ийн гэсэн. Нан бол байна.
Тэгээд за бусд нь бол угаасаа хэрэггүй. Мело зэло баг тэр дэнүр мэнэрт. Ер нь мело баймааргүй байна. Хавард хэцүүтэй. Хавардын оронд өөр зүгээр нэг хурдан төв авчвал. Тий. Тэгээд ростер яаж бүрдүүлэх нь бас нэлээд сонирхолтой байна. Тэгээд одоо мэдээж нэг витра минимум ихэнх нь юм те. Тэгэхээр одоо бас нэлээд сайн толж ирэхгүй л дээ. Яаж ч. Тийшдэг тэр шоо хоолмос молмосоор соличмоор авахгүй болдог бол тэр хоолмос амар гой зөхөн тий яг хинээ ээжүүд, дэвс ээжүүд хоёулаа шидчихдэг орчдөг. За тэгээд за багуудын талаар бол ярихад бол иймэрхүү. Тэгэд багс бол хоёулаа нэг яас те Миддлтон байсан бол авраг гэдэг тэр санал нэгтгэв. Би бол тэгэл боддог. Би хоёулаа өмнө ярьжсэн те. Би бол багс бол итгэж. Би яг плей-офф эхлээд юунаас итгэж эхэлсэн. Миддлтон гимтсэн шүү дээ. Тэгсэн Чикаго бүр бүр талбай дээр ноцор бүр нүлээд гараад ирсэн шүү. Тэгснээ Бостон дээр оцсон эхний тоглолтыг бүр ингээд амар авсан шүү. Яг тэрнээс хойш бүр ингээд амар ихтгэлтэй болсон. Угсаа 5 дахь тоглолтын дээр ч гэсэн харуулсан. Би өмнө хэлсэн нөгөө нэг одоо үлрэлтийн яг яваад байгаа энэ сакс бол яг тийм хүчилсэн биш ээ. Тэр нэг юм зүгээр зөнгөөрөө яваадсан. Би яг тэр хараад зогх. Тэгээд одоо яг плей-офф эхлэхээр яг нөгөө нэг бүх хүчээд ажиллаа те фокуслаад ирэхээр бол шал өөрчлөгдөнө гэж ярьсан. Тэгэл тэр нь өөрчлөгдсөн. Яг тэгээд Миддлтон үнэхээр өгүүлэгдсэн те. Тийм яг тэр теймийн эсрэг те Миддлтон гарч ирээл нэг хоёр дундаас хэлсэн бол. Тэгээд яг одоо Янис Миддлтон хоёрын яг two man game бол яг одоо лигт бол хамгийн шилдэг гэхэд юу болохоор юм юух аюултай тавтлаа. Тэр гейм зурагт хатах Янис бас амар байсан шүү дээ. Амарсан. Арай л амар байсан шүү дээ. Гурваас бүр өөрөө залж ирсэн хоёр ч хийчихлээ. Либоны нөгөө нэг муухай хардаг нэг цувралыг тэр саанд харсан. Бүр яалчгүй л дуусгая гэж бол гарч ирсэн. Би бол юу гэж боддог. Одоо энэ Грейсон Аллен малн гээд яг нэг юм Уэсли Матьюс гээд тэ Жорж Хил ч юм уу нэг юм идэлжилхэн байрлал ижлэхэн арга барилтай нөхдүүдээс солиод нэг жоохон өөрөө нэг юм зодгой тоглолттой нөхөр. Авчирч чадлаа. Энэ дээр бас нөгөө нэг өлгөлт нөгөө нэг Брук Лопез ирэхгүй нь мэддэхгүй учраас Донто Дивинчензог Ибак болгоцсон шүү дээ. Тэр жоохон буруудчуу гэж ер нь харагцсан. Тий, Дивинчензот ч бас оролттой шүү дээ. Яг хоо Дивинчензо муу байсан гэмлээс эргээд. Гэхдээ би бол нөгөө нэг жоохон яваад плей-оффт бол нэлээд гайгүй болчих байх гэж бодоо. Тэгээ Ибакаг ашиглаагүй те. Мэдээж нөгөө нэг Лопез ирчихсэн учраас. Тэгээ яг хоо Лопезийн гэмтэл бол гинтл гайгүй болцсон юм шиг байгаа. Тэгээд мэдхгүй одоо яг. Тэгэд Матьюс байсан ч гэсэн тэгээ Матьюс ч яг нэг кайжин шүүдрэл болохоос өөр яг юм хийхгүй шүү дээ. Тийм. Тэгээ Матьюс үнэхээр сайн болсон. Тэгээ сайн хамгаалсан үнэн. Пэт Конотон багийн 3 дахь литр болонгой алдсан шүү дээ. Тэр зурвалчид сайн биз дээ. Амар эсэх. Би бүр Конотныг Ислам данкын тэмцээнд орсныг яг тэр тоглолт ирсэн. Нэг доороос нь гарч ирсэн ингэж мингиш баг дохонгоод алдчих юм л да. Тэгээд ингээд сонио ингээд дээр авсан шууд ингээд дээрээс шийдэж юм те. Амар гоё байсан. Конотон гоё байсан. Зэ. Ер нь бол Бакс бол тийм бас харамсалтай нэг жил ингээд яачлаа те. Уулын бас back to back гэдэг баг энэ ч одоо dynasty болох гэдэг нөө явах гэдэг гэж. Ер нь иргэжил дахиад ирнэ. Мэдээж Янис одоо гэдэг лигийн одоо хамгийн шилдэг тоглож байна. Тэгээд Баксын фэнүүд бол үнэхээр алцах гоё байгаа. Тийм. За тэгээд манай хүлгэн маань бол ер нь сүүлийн үед бас яг фэнтезигаар хүмүүс бол тань. Гэхдээ одоо бол манай хүмүүс бол NFT чинь болсон байгаа. Тэгээд NBA Top Shot гэдэг бол одоо платформ руу орсон байгаа. За тэгэхээр энэ платформын талаар бас манай сонсогчдод ер нь мэдээлэл өгвөл чи ер нь хүмүүс бол анхандаа бол айгүй буруу ойлголтойсэн. Зүгээр л бичлэг тавиал тэр бичлэгийг хүмүүс ингээд үнээр аваад байна маа. Одоо юу ажиллах мэдэхгүй. Одоо нөгөө нэг NFT гээл бүүн болоо те. Ер нь бол нэг хүмүүс нэг юм money grab гэх нэг хитэн галз мөнгөө нэг 10x хийчи те 100x хийчи гэдэг ч юм. Тийм л яг байгаадсан. Тэгээ одоо мэдээж NFT бол ер нь яг мэдээж нөгөө нэг ирээдүйд бол гол одоо ирээдүйтэй зүйл байгаад байгаа те. Одоо metaverse тэгэл ярьж байгаа. Тэгээд одоо NBA дээр одоо уях юм бол мэдээж одоо энэ тоглогчдын хайлайтууд байна те. Тэгээд одоо нөгөө нэг бид нар одоо мэдх юм бол одоо бага байхад ингээл ахнаар ингээл нөгөө нэг карт цуглуулдаг гэсэн те. Одоо ер нь бол юу л гэсэн үг шүү дээ. Ер нь бол картыг одоо ингээд виртуал болгоол тэгэл ингээд бичлэг болгоол тэгээд яаж байгаа. Тэгээд тэр нь NFT буюу одоо тэгээд өөрөө одоо тэр одоо тухайн одоо тоглогчийн тухайн моментийг одоо ингээд нөгөө нэг сертификат хийж тэ өөр эзэмшин гэдэг ийм тэр нь тэгээд нөгөө дахин давтагдчихгүй ардын код одоо блокчейн дээр зөвлөсөн байгаа. Тий. Тэгэд энэ яаж үнд ороод энэ чи яаж арилчаа ер нь бол хийж байна. Ер нь бол одоо ингэж байгаа. Энэ жилээс эхлээд нөгөө нэг
NBA Top Shot нэлээ олон юм үзэж байгаа. Одоо болохоор нөгөө нэг юм NBA-тэйгээ их уйж байгаа байхгүй нөгөө utility буюу одоо хэрэглээгнүүдийг одоо жишээлбэл өнөөдрийн тоглолтод одоо юу гэдэг хин одоо юу гэдэг 3-аас 2-оос дээш оруулсан тоглогчдыг одоо тоглогчдын моментыг одоо цуглуулсан хүн одоо нэг шагнал авна гэдэг ч юм уу те нэг одоо нэг пакийг одоо нэг пак буюу одоо тэр пакэж дотор ч нэг юм 5 юм байгаад идэм билээ шүү дээ. 5 эсвэл одоо юу байгаа хамгийн доод нь 3 байгаа тийм ба нэг пак авах хэрэгтэй болно гэдэг ч юм уу. Тэгээд одоо нэг спекуляц явагдана л та. Тэрнтэй ч одоо жишээлх юм бол 20 тоглолтод хамгийн их оноо авах тоглогч гэх юм бол одоо юу гэдэг Curry, Tatum гэдэг байх магадaltaй байхгүй тий. Тэгэхээр одоо юу гэдэг хүмүүсийг анзаарахаас өмнө гэл олныг аваад ч юм уу. Тэрийг яг нэг авсан үед нь хүмүүс яг эрэлтэйгээ үед нь зардаг ч юм уу. Яг би бол одоо нэг тим маягаар яг трейд хийж байгаа. Яг өөрөөс нэг NBA-с гайгүй мэддэг учраас тим байгаа. Тэгээд яг тэр нь бол бас нэлээд сонирхолтой байхгүй тийм нэг utility өгж байгаа. Тэгээд дээрэс нь одоо NBA Top Shot-ийн бас нэг продакт бол аим гоё. Дээрэс нь NBA-тэй нэг хамтарсан учраас одоо нэг одоо бүх одоо плей-офф төр бүх нэг тоглолтод 5 үнийг фэнүүдийг явуулж байгаа. Тэр астын шалгаруулаад ч юм уу. Тэгээд NBA-дэг уйж байгаа. Тэгээд нэг Америкт байхгүй байгаа өөр орны NBA Top Shot-ийн хэрэглэгч нарт болохоор нэг юу өгж байгаа. League Pass өгж байгаа. Зөв ч юм уу. Ийм utility амар уйцсан. Тийм учраас бас нэлээд тийм нэг ирээдүйдээ ялангуяа одоо нэг NBA ч улам өргөж тий цаашаа явах. Тийм учраас NFT бас цуг ингэж дагаж явна. Тэгэхээр одоо энэ ер нь бол тэгээд яг л одоо нэг ах нар одоо бага байхад одоо нэг карт цуглуулдаг яг л тий. Одоо жишээлх юм бол LeBron-ы rookie card одоо хэдэн зуун мянган доллар байна тий. Яг л тийм л одоо тэгээд тэн дээр одоо арилжин моменттэй болгоцсон тий. Моменттэй болгоцсон. Тэр чинь тэгээд бас нэг тоглогчийнхаа дугаараар нөгөө сериал мэралын авчвал бүр амар үнэтэй болчихсон тий. Бүр ингээ амар инфляц юм да тий. Одоо тэр нэг энэ чинь баг 2 байна уу 3 жилийн өмнө гарсан шүү дээ. Тий. Би бол одоо яг ороод жил за баг тий жүжиж гарч ийн ер нь 4 сард орсон гэж өнгөрсний он. Тэгээ одоо л нэлээ бас өөрийнхөө одоо нэг олсон хөрөнгийг ч юм уу тий. Бас нэлээ ихийг бол NBA Top Shot руу хийцэн нэлээ одоо нэг bullish гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг юунаас мэдэх яг орцсон байгаа. Тий. Яг трейдер болцсон байгаа. Тэгэж. Тий яг трейдер гэж хэлж болно. Тэгээд ер нь бол нэг long term-тай амар тийм bullish байгаа. Тийм учраас аль болох тэгэл жоохон байвал тэгэл хөрөнгө оруулаад байх. Тэгэхгүй одоо нэг хүмүүс ингэж ойлгоод байгаа байхгүй. За зүгээр ингээд бичлэг ингээд яатсан тэгээд ингээд дарцсан те яг цаана ингээд NFT гэдэг нэг юм ингээд байгаал байгаа юм. Чиний халаасан чинь байгаал юм. Яг давуу тал нь болохоор сая одоо яалаа штэ тоглогчтойгоо тоглолттойгоо холбогдоод одоо тоглолт үзэх юм. Тийм давуу тал. Тэгээд бас өөр зөндөө юм байгаа. Одоо жишээлбэл тоглогчтой ярилцах ч юм уу. Би жишээл Tyrese Halliburton-тэй ярилцсан. Тийм. Тэгсэн. Тэр юун дээр нөгөө нэг NBA Top Shot-ийн юун дээр Discord дээр Tyrese Halliburton-тэй ярилцсаас нэг завшаан голдсон. Тэгээд тоглогчд орж ирнэ. Nate Robinson орж ирсэн, Richard Jefferson орж ирсэн гэдэг. Яг хоо тэгээд зарим нь болохоор бүр ганцаарчлсан. Эсвэл зарим нь болохоор бүр ингээ нэг олондоо join хийсэн join хийгээл тэгэл ингээл бэлцэл те. Тэгэл Tyrese Halliburton Монгол улсын мэддэм байл шүү. Halliburton од болсноо. Индианад од болсон шүү. Тий, Fox-оос илүү од. Тийм учраас харин тий. Тэгэхээр тийм учраас одоо ингээ NBA-тэйгээ уйцсан те. NBA-тэй ингээ хамтарсан учраас нөгөө нэг utility бол амар олон байгаад байгаа те. Одоо League Pass одоо нэг авсан ч гэсэн цаанаа ингээ үн цэнийг цаанаа ингээ бий болгосоор л явахаар. Тийм. Нэг одоо нэг аваад нэг ашиглаад яачих одоо тасалбарч биш юм шиг те. Тийм. Тэгээд ер нь тэгээд ороод ингээд урт хугацаанд нь итгэцэн байх юм бол тэгэл ер нь ороод яах хэрэгтэй. Тэгээд одоо хэрэгтэй ч байх үү одоо тэгээд хүмүүсийг одоо сонирхол шүү дээ. Тэгээд эч нэг өөр мөнгөтэй уйж байгаа болохоор бас тэгээд хүмүүсээс зөвлөмөрг байгаа байхгүй тий бас алдж болно шүү дээ. Ер нь би ч одоо бас нэлээ алдсан. Маркет бол амар даун хийсэн жоохон ууртал яагаад. Одоо манайхан бол яг түрүү жилийн 8 сараас эхлээл яг бүгд ингээ NFT айгу сонирхдаг бүр ингээ ховтой гаргаж марцсан ингээл явуулаа. Тэрнтэй ер нь холбогдуулаад NBA-д бас ийм Top Shot гэдэг те NFT байдгийн шүү гэд бол ер нь бол бит хоёр ярьж байгаа маа. Ингээд ер нь трейдерүүд бас нилээд бас байдаг юм лээ.
танай пэйжэнд ор нэлээд асууж исэн. Тий. Ер нь бол тэгтээ их цөөхөн. Монголд ер нь би за нэг 3 4 хүн л яг юу трейдерхээс илүүтэйгээр зүгээр нэг ер нь авч сонирхдаг. Тий, авч сонирхдаг тийм болсон байгаа харагдчихсан. Тэгээд ер нь их цөөхөн. Би одоо нэг уул нэг юу үүссэн, групп үүсгэсэн. Тэн дээр бичдэг юм гэж аахгүй. Би ганцаараа л нэг худлаа өний бичээд сүлгөөж баг бичих байлцсан. Би одоо ингээд бодож байгаа л та битэлж мөнгө болоод тэрнээсээ топ шот аваач шиг амар бизнес санаа хэлж. Тэгээд яг гоо тэгээд нөгөө нэг юм чинь би бол нөгөө нэг битмитийг аль болох сурталчилгыг хүсдэггүй. Тэгээд мөнгөтэй холбоотой юм чи өөрөө тэгээд хэцүү шттэ тий. Тэгэхээр аль болох сурталчилгыг нэг хүсдэггүй маа. Тэгээд өөрөө сонирхолтой өөрөө цаг гаргаад сонирхоод яах юм бол тэгээд нээлттэй тэгээд би тэгээд бүх юмнаас хэлж чадахгүй. Тэгээд надад олон хүмүүс асууж яасан тэгээд яг хэлж өгөх юм хэлээл яаж байгаа. Тэгээд бүх юмнаас мэдээж хэлж чадахгүй шүү дээ. Тийм. Энэ завшааныг далимдуулаад манай номо бета эйженттэй бас холбогдоод бит тавьдаг хүмүүсээ бол би та нарыг бит 50 гэж байгаа юм биш, бит тавьдаг хүмүүсээ бол манай эйжентээр үйлчлүүлээд типүүд нь бол ер нь бол нэлээд оновчтой байгаа. Тэгээд Yondo-ос тип өгдөг залуутай бас одоо яг биттэй холбоотой яриамаар хийнэ гэдээ бол төлөвлөсөн байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө бол 2 дахь сегмент маань бол дуусчлаа. Одоо удахгүй драфт болно тий. Тэгээд драфтын юу юм уу суглаа нь бол гарсан шүү дээ. Тий. Тэгээд Lakers харамсалтай драфтын суглааг байсан. Pelicans 2 суглаа. Орландо амар гоё. Орландо одоо яг одооны гоё залуучууд дээр дахиад нэг супер одоо ирээдүйд Орландо тэгээд яг төв авах юм уу эсвэл хамгаалагч авах биш SF авах гэдэг байна уу? Би бол зүгээр Мо Бомбог явуулах яриа гарцсан байл. Тэгэхээр би бол Chet Holmgren-ийг бол авах юм болоо гэж бодсон. Ер нь бол талантын хувьд бол Chet Holmgren бол яг илүү байгаа даа. Нөхрийг бол ерөөсө цагаан дурант гэдэг хэлсэн шүү дээ. Тий, яг жоон тунхаа. Гэхдээ ер нь бол амарсан. Ялангуяа хамгаалтанд дураатаас илүү. Орж ирэхдээ л ер нь бол бэлэн. Тий, яг нэг хэн байгаад баснаа. Jabari Smith бас байгаа л да. Тэр бас сайн Auburn-ы маш сайн одоо ер нь оноо төгч. Тэр бас нэг бак нөхөр байсан шүү дээ. Паула Банчер байлаа. Тийм, Банчер байгаа. Юунд байгаа? Дюкд байгаа. Тийм. Тэр мэр Хьюстон Мистэнд ер нь бол буухаар юм билээ шүү дээ. Ер нь эхний 3 бол ойлгомжтой байгаа. Сүүл рүүгээ 4-өөс цаашаа бол жоохон юу юм бэлээ. Яг харахаар юм бэлээ. Тийм. Орландо гэснээс тэгтээ би Орландог ерөөс бүрэлдэхүүнийг ойлгохгүй. Коул Энтони байгаа, Фулц байгаа, Сакс байгаа, Майкл Картер Уильямс байгаа. Тэрээс одоо явуулах хэн байгаа? RJ Hampton байгаа. Тий, RJ Hampton байгаа. Тэр уртлын юу ч болцсон. Одоо тэгээ Jonathan Isaac болно ирж тогломоор. Одоо ер нь харахад Орландог харахад Frank Wagner, Jonathan Isaac хоёр дээр ер нь бол төвшиглэж явуул дээр юм болов. Тийм Вагнерыг бол би бол баг ирээдүйн гэж хараад байгаа шүү дээ. Вагнер амар гоё. Тэр бол Хейвер чиг нөхөр үлээ. Тийм ер нь бол маш тийм IQ сайтай гоё тоглогч. Гэтэ би зүгээр Chet Holmgren-ийг бол OKC авчаасаа гэж найдаад байгаа. OKC бол одоо Josh Giddey-тэй гоё зөгцсөн. Дутуу байгаа яг үү. Josh Giddey-г бол одоо уул нь манай фэжид дадаг хүмүүс мэдчихэ. Би бол Josh Giddey-г амар том фэ. Цагаан жижиг либроно. Josh Giddey my boy. Let's go. Тэгээд ирэх хөрлөлөөс OKC болгоо болчих واخ. Яг Шей бүтэн тоглож бол Шей бол яг гимтэж орж ирээд алсан шүү дээ. Бүр алсан шүү дээ. Тэгээд миний фэнтезиг утаар алсан. За тэр чих. Энэ жилийн ер нь бол драфт бол яг бүр амар өнгөрсний жилийн драфт чиг бүр тийм онцгой сайн драфт бол арай биш юм шиг байгаа. Харин тэрний одоо 23 оны драфт шүү дээ. Тэр бол өнөхөр онцгой драфт гэдэг байгаа. Нөгөө нэг хэн байгаад Броныг нэ биш. Броны 23 онд биш байгаа 24 онд. 24. Би тэгж бодоод байгаа. Тэгэд нөгөө хэн байгаад байгаа. Францын нөгөө Виктор Вембаньяма лөө. Тэр бүр би тэр мэрийг ста хараагүй юм. Тэр бүр онцгой тоглогч. Юугаа хамгаалтан дээр Гобер, товтлогон дээр болохоор Порзингс нийлүүлсэн. Тэгээд юу гэлээ амар тэр тоглож бүр амар Гоберос баг өндөр. Амар тоглож байгаа. Тэр бүр одоо яг нөгөө нэг generation talent байдаг байхгүй. Лебон, Зайн те одоо Лука гэдэг ч юм яг тийм Франц Янас орж ирэх гээд байгаа юм. Тэр нь баг Франц Янас. Тэгээ шийдэлтэй. Амар. Одоо тэгтээ ер нь бол ингээд хараад хахад лиг бүр ингээд интернэшнл тоглогчдын бүр доминанс эхэлчихлээ те. Одоо яг за энэ Америк тоглогч ингээд номер 1 тоглогч болчихно та. Одоо би жишээлбэл Янас Йокич Лука 3-ыг бүр ингээд
ингээд лиг атарч эхэлсэн байна гэл. Эхний 3 байж тийм баг. Тийм. Яг хүмүүс LeBron KD Steph гэж орж ирэх гэдэг болохоос миний нүдээр бол тэгж харагдаад байгаа. За тэрч яах вэ? За тэгээд 3 дугаар сегмент болоо сүүлийн сэдв рүү оръё. За тэгээд топ 6 гэх бол бид нэр гаргадаг. За энэ удаад болохоор за хүмүүс ч гэсэн нэлээд рекоменд хийсэн байсан. 2010 оноос хойш хамгийн шилдэг дасгалжуулагчдын талаар бол би нэг юм асууж байгаа. Яа топ 6 юм? Нэгдүгürt би өөрөө 6-ын тотой амар холбогдолтой явсан. Дээрээс нь LeBron 6 дугаартай байдаг ч юм уу те. Тэгээд тийм манай Drake ах бас 6 хотоос гаралтай л та. Уул нөгөө нэг юу яадаг ч те топ 5 ч юм уу топ 10 гэж ярьдаг те. Топ 6 гэхээр сонирхолтой. Тийм яг топ 5 гэхээр NBA тогтор ягддаг. Топ 10 гэхээр хэд орчих. 6 гэж болгоё. Бас өөрийн брендийг үүсгэж штэ. Тийм. За. Тэгээд 10 оноос хойш гэхээр мэдээж одоо Golden State ирүү, Miami-гийн ирүү те. Spurs ирүү гэдээ яригдана. За тэгээд энэ дундаас ер нь бол яг 10 оноос өдийг хүртэл хамгийн одоо шилдэг дасгалжуулагч. 12 тоглогчтой. 12 жил. Тий. Сонгыг ивэл чинийхаар хэн байна? Бүр номер шүү нэгээс эхлэх юм уу те? Тий, нэгээс эхлэх үсвэл зүгээр яриад явчихгүй яах вэ? За яг би бол зүгээр яг толгоонд ингээд яатсан юм бол шууд л санагдах юм чинь. Шууд Expostra. Би бол зүгээр номер 1 Expostra. Бол маргаангүйлагч баг бодож байна яг үнийг хэлээд. Яг Steve Kerr 3 авраг авцсан заяа. Expostra 2 авраг авцсан. Гэхдээ зүгээр яг ийм байт юм байна. Дасгалжуулагч яг үнэлэх хэмжээ амар хэцүү байдаг байхгүй. Амжилтаар нь үнэлэх юм уу? Аль эсвэл одоо яг багт одоо үзүүлж байгаа нөлөөг нь үнэлэх юм уу? Эсвэл системийг үнэлэх юм уу гэдэг чинь амар хэцүү. Ер нь бол би одоо яг нэг үлэлт коучуудын амар хэцүү шагнал байхгүй яг үнийг хэлээд бол. Тэгэхээр яг миний хувьд бол зүгээр Expostra 2 авраг 3 удаа финалийн конференц финалийн авраг тий. Тэгээд зүгээр яг Steve Kerr бол жоохон бэлэн баг дээр ирсэн, жоохон сайн баг дээр ирсэн гэж нэг тим тал бол байдیں۔ Зүгээр яг тэгээд Expostra бол одоо яг доктортой одоо 10 оноос хойш те 12 жил одоо ингэж ажиллаж байгаа хүн гэдэг утгаараа бол яг 10 оноос хойш хамгийн шилдэг нь бол Spolich. Spoelstra ч тэгээд угсаа нөгөө нэг тоглогчдыг үн хүргээд зарахтаа бүх мэрэгчлээ шүү дээ. Одоо Justice Winslow, Josh Richardson, Hassan Whiteside тэгээд те олон ч түүхүүд байна. Тэгэхээр сайн таслуулсан. Багт хэрэггүйг нь бол ер нь бол мэдчихсэн ирээдүй шиг. Би бас Spoelstra-г сонгосон. Steve Kerr яг нэг дээрэс нь энэ хүн чинь нэг бүх цаг үеийн хамгийн амар баг байсан байхгүй. Тийм. Дээрэс нь яг би Kerr-ийг унахыг харцсан байхгүй нөө. Одоо сүүлийн 2 жил бол одоо Curry л байхгүй л энэ багч ингээд унчаал байсан шүү дээ. Curry ч юм уу, Draymond ч юм уу. Нөгөөд нь нэг тийм гоё гоцгойруулж чадахгүй. Тэгэхээр бол жоохон talent wise ч юм уу эсвэл ингээд юу тал дээрээс бол мэдээж гаргацсан системээс яг бүрэлдэхүүнээрээ бол гоё. Тэгээд тэр нь байхгүй болчвол нэлээд ер нь хэцүү юм байна л гэж. Тэг яг тэгээд нэг юуны Wiggins Kerr ч хэдэн онд 15 онд ирсэн шүү дээ. 14 онд ирсэн. 14 онд ирсэн тий. Тэгэхээр яг бас нэг 4 жил бас алдаж байна тий. Тэгэхээр яг 10 оноос хойш юм бол Spolich. Тэгээ миний бас нэг дээр Spo, 2 дээр бол Steve Kerr байгаа. Тэгээд 3 дээр Greg Popovich-ийг оруулсан. Popovich яг сүүлийн хэдэн жилийн харахаар болж хэцүү. Гэхдээ эхний бол нэг 17 хүртэл амар л байсан. Яг Kerr-ээс бол би илүү л гэж хэлэхээрээс. Би бас 2 дээр бас Kerr яг Kerr дээр онцлох юм бол мэдээж харилцаа бол үнэхээр мундаг тасалж болох. Тийм. Тоглогчдыг бүр ингээл тэр нөгөө нэг финалд нөгөө Кэдтэй нэг Jordan-гийн нөгөө нэг талаар ярьсан шүү дээ. Jordan энэ үед ингэдэг байсан. Одоо эхлээд багтаа итэг мэтэг гэл те амар гоё тийм inspirational хүмүүс ярьдаг те. Ер нь ууралдгүй тасгалж болох юм биш үү? Яг Kerr нэг жоохон юунд болохоор X нөө талдаа бол тийм нөгөө invent одоо тийм жоохон хуулбар өөрөө хэлсэн байсан те. Би одоо Brad Stevens-с их авдаг байсан. Үнэхээр сайн X нөө зурдаг байсан гэдэг ч юм уу. Тэгээд мэдээж Budenholzer байна те. Тэгээд яг тэр тал дээр жоохон тийм бас. Гэтэ тэгэл одоо амжилт харуулж штэ 3 авраг. Дээрээс нь одоо ингээ нэг Spurs системик ч юм уу те Lakers системик давхар ингээ харуулдаг байгаа. Тийм. Нэг юм гурвалжин чимжиг дөрвөлжин юм шиг юм уу. Системик бол үнэхээр төгс гэж байгаа. Яг систем талаасаа харуул Steve Kerr-ийнх номер 1 болоод яг тийм X нөв ч юм уу те бусад талаар харах юм бол Spurs яг нөө нэг тэр системик харахаар Steve Curry ч өөрөө яг тэр систем баггүй. Яг Steve Curry байхгүй байх юм бол энэ систем бол явахгүй байхгүй. Тэгэхээр бас жоохон тийм
нөгөө нэг нөхцөл байдлын хувьд бол жоохон тийм Стеф гэж ер нь бол Дремонд байхгүй болчиход л бүр сонир болчиход идэв шүү дээ тий. Стеф Дремонд байхгүй тий. Стеф Дремонд. За тэгээд 3-т бол Попович гэж бол би нэрлэж байгаа. Би бол за би зүгээр Майк Буденholzer нэрлэж 3-т. Адилхан нэг аврахтай тий. Адилхан нэг аврахтай. 14 онд аврагаас шүү дээ. Попович. Тэгээ яг хуу тэгэл яг аль нь ч болно л доо. Тэгээд яг би бол энэ дээр нэг хүмүүс ерөөсөө Майк Буденholzer-ыг үнэлдэг нь сая би түрүүлсэнтэй яг одоо яг нэг хамгийн том тасалжуулагчтай бол одоо Майк Буденholzer, Грег Попович байгаа тоххой. Яг тасалжуулагчдын одоо хүрээлэл дундаа. Тэгээд X нүү талдаа бол одоо бүр инвент хийсэн гэж ярьдаг. Тэгээд одоо энэ нэг ялангуяа тэр нэг Атлантагийн одоо юугаа штэ баг дээр бол яг тэр X нүү зурхтаа үнэхээр мундаг байсан. Тэгээ одоо энэ нэг Brad Stevens, Steve Kerr одоо энэ Monty Williams ч юм уу дандаа энэ нэг тэр Атлантагийн үеийн X нүүүүдийг дандаа дүүрээдэг байхгүй. Тэгэхээр яг тэр тал дээр бол үнэхээр мундаг. Гэхдээ тэр нь плей-оффт нэг явдаггүй шүү дээ. Буденholzer-ийн хувьд. Гэхдээ тэгэл нөхцөл байдлын өвд шүү дээ. Гэхдээ энэ ингэж яг хуу Буденholzer үлрэлт бол амар супер надад бол. Үлрэлт ер нь супер. Плей-оффт гаргахаар шийдвэр гаргалт нь арай л нэг тийм хойшилт санагдаад. Тэг яг хуу. Тэгээд нөө тасалж бүрийн яг хуу. Тайрон луу бол юм хурдан шүү дээ тий. Тайрон луу бол зүгээр бараг тоглолтын дундаа ингэ солиосоо явчихдаг шүү дээ. Тэр ч нөө тоглогчдын арга барил л та. Зарим тасалжуулж нөө геймплейнээ яг дагдаг тий. Яг тийм л байгаад байна. Нилээн нэг тийм жоохон диктатурны дасгалж болох шиг санагдаад. Одоо жишээлбэл яг авраг авахаас өмнө багсыг яах юм бол ингээд нэг юм дээр ингээд гацаад байдаг гэсэн бохгүй ингээд өөрчлөлт ингэчээсээ гэх юм. Нөгөө л Янасаа дайруулал нөгөө л Миддлтон нэг дундаа шийтгэл. Тим юм яваад байдаг. Би жоохон тэр талаас нь болоод Буденholzer-ыг жоохон хойгоор үзсэн. Тэг яг би бол зөөнөө нэг нөгөө хувилбаруудад дуртай жоохон тийм багийн системтэй тийм X-нууд амар дуртай харах дуртай хүний хувьд бол би бол Майк Буденholzer-ийн системд бол X-нууд бол амар дуртай. Поповичийн хувьд болохоор мэдээж угаасаа ойлгомжтой Spurs. Тэгээд 14-ний Spurs зөө бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн юм одоо тий яг юм юу гэх юм одоо дамжуулалт одоо юу гэдэг найруулга тийм яг юм баг шиг баг нэг тоглогчоос ямар ч хамааралгүй яг бүтэн цэвэр багаараа тоглож исэн баг гэж бол боддتي. Тэгээд тэр баг хүмүүс ингээл одоо бид нар тэгэл заалмааланд явж байхдаа ч гэсэн амар дамжуул юм. Йоо Spurs шиг л гэдэг. Тийм яг шүү дээ. Сүүдл Warriors болчиход байгаа болохоос Spurs шиг гэдэг тэр ойлголтыг гаргаж ирсэн. Тухайн юм баг бол үнэхээр гоё өстэй. Тэр чинь бүр амар тайланттай баг биш шүү дээ. Miami замыг гүцэхгүй шүү дээ. Үкс. Тэр утгаар нь би бол нэлээдээ өргөнөлдсөн байгаа. Тэг яг тэгээд Поппи нөгөө нэг сүүлийн хэдэн жил яг нөгөө нэг амжилт таараа байсан те. Тэрэн дээр бас нэг жоохон доошлуулчих юм байна. Гэхдээ би бол Поповичиг бол 4-т орсон. Тийм. Яг all time-д бол Pop бол угаасаа 1-2 үл яригдэн шүү дээ. За нөгөө нэг feel үү эсвэл нөгөө Бостонгийн нөгөө Auerbach Red Auerbach юм уу те. Тийм би бол зүгээр нөгөө нэг хувьдаа өөрийн харснаар бол Попович бол миний бол all time номер 1 бол гарцаагүй. Уусаа нөгөө хожлын тоогоороо ч гэсэн сая бичсэн те. Тэгээд тэр юугаа бид нар бол Red Auerbach-ыг мэдэхгүй те. Feel-ийг бас тэг сайн мэдэхгүй. Гэхдээ яг feel бол мэдээж нөгөө нэг гурлан давтлаа гаргаж ирсэн гэдэг ч юм уу те. Фил яг нэг киног нь үзэхээр бас амар зэмлж болгочлээсэн юм лээ. Zen Master. Тийм. Одоо Кэри өмнөх Кэри шүү дээ. За. Чиний дөрөвчин юу гэсэн шүү дээ? Pop гэсэн. Миний дөрөвт болохоор хэн байгаа? Tyrone Lue байгаа. Лүг хүмүүс тийм яг өмнө жилийн Clippers-ийн нэрээр тэр нөгөө тоглолт хүртэл ерөөсөө ингэ LeBron ч ирээд энэ тоглолт тасгалжуулагчийг сайн болгосон гэж үнэлдэг байсан. Эсвэргээрээ Лүү бол яг нөгөө нэг тий одоо Далсын эсрэг ч гэсэн хамгаалтай айгүй хурдан солисон шүү дээ. Жижиг тавтар үздэг ч юм уу. Хэнийг үлээ бүр ингэ суулгаад байхгүй болгоцсон шүү дээ. Далстай хийж ягаад нэг тоглогч бүр мангар хэрэггүй байгаа гэсэн юм. Тэгээд тий Батумыг төв болгоод Мористой гаргаад жижиг тавтар шууд үзсэн шүү дээ. Тэгэж үзсэн. Тэнгүүдээ Юта дээр бас ялгаагүй Terence Mann гэдэг отыг гаргаад ирсэн. Tyrone Lue тэр game changing plan бол үнэхээр сайн та. Дээрээс нь би одоо яг бодоод байгаа тэгж санагдтыг. 16 оны финалд Kevin Love ингээд айгүй муу байсан. Тэнгүүд Ловыг сэлгэнээс баг 3 тоглолоод Ричард Джефферсоныг гаргаад тэгээ 2 тоглолт авчихсан. Тэрийг сандъя. Tyrone Lue бол яг тэр талаар яг тийм ситуац өөрчлөгтэй. Яг үүндээ 18 онд LeBron 1000 сайн байгаа ч гэсэн тухайн тэр ротейшнөрөө яваал хийсэн бол хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө Tyrone Lue-гийн гой түүх байдаг шүү дээ. Тэр нь одоо бусад тасалжуулагч баг тийм үйл за магадгүй Popovich гарах бах тий.
Леброныг загнадаг уу? Леброныг нөгөө нэг лот тоглолтын дээр Тий. Леброн амар гоё сайн тоглосон шүү дээ. Тэгэхэд над Дреймонд ч суулгая гэж чи надад очил доо гэсэн чи Леброн өдөөс тэ би энэ хүн хамгаалал яаж 2-1 хамгаалах ингээд хоорондоо нэг маргалдсан шүү дээ. Завсгалгаанаар маргалсан гэсэн шин дээр half time-аар. Бүр Леброныг амар пүүлж өгсөн тэ. Ер нь багийн дасалж болж чадахгүй шүү дээ. Тэр бол муунда. Баргийн дасгалжуулж баргийн хүн чадахгүй. Боб нэр тий. Тайрологийн шийдвэр гаргалтууд айгаа гоё. Мундаг. Сая Clippers-ыг бол одоо иймэрхүү бүрэлдэхүүнээр амар л явууллаа. Тэгээд мундаг. Кавай гимтсэн байхад Ютаг ялтлуулдаг ч юм уу те. Лүг бол нөө нэг Лебронд л ингээд амар дарагдаад байсан болохоор мань хүн бол амар л тас. Мундаг. Тэрээс нь хамгаалтын дасгалжуул. Өөрөө бол айгуу сайн хамгаалттай тоглож байсан. Ер нь бол хамгаалтын дасгалжуулагч. Хамгаалт. Нөө нэг Cavaliers нөө хамгаалтыг хүн байхгүйсэн юм билээ. Одоо хараад. Тэгээ Cavaliers тийм муу хамгаалтай баг. Тэгээ муу хамгаалтай шүү дээ. Хамгаалах чадамж нь дутаад байдаг. Одоо Tristan Thompson ингээд Роберт Уильямс шиг юм л өөр л байхсан. Тийм. За би 5-д бол Nick Nurse аалсан. Arizona авраг. Сүүлийн 3 жил ер нь бол тийм үнэхээр сайн байгаа. Nick Nurse бол одоо яг за X-No гэхээс илүүтэйгээр нөгөө нэг юм game changing тэр планууд үнэхээр сайтай. Ялангуяа одоо тийм NBA-д харагддаггүй юм хамгаалтын төлөвлөгөөнүүдийг амар сайн гаргадаг. Жишээлх юм бол би одоо 2-1-2 гэдэг хамгаалтыг бол NBA-д баг нэг нөрсөөс өмнө хавыг харж байгааг. Тэгэл нөгөө зоонуудыг амар баг нэг нөрсөл баг тэр зоонуудыг их сайн хийснээс одоо баг бүх багууд зоон гэдэг болсон байна те. За магадгүй за Spoilster хийдэг гэсэн те. Тэгээд яг тэр юун дээр бол үнэхээр мундаг штэ. Тэгээд би бас нөгөө нэг энэ дээр бас жоохон тийм юу байгаад байгаа. Favorite байгаад байгаа. Би нөгөө Arizona-ны Торонто. Үгүй Arizona-ны юуг үзье. Нөгөө сагсны дэлхийн аваргыг хятад болсон штэ. Тэгэхэд би нөгөө Донгон хотод юу үзье. Австрал Канадын тоглолтыг. Тэгэхэд нөгөө Канадыг дасгалжуулсан. Тэгэхэд би яг нөгөө нэг яг Канадын нөгөө бенчийн ард байсан байхгүй. Тэгээ суугаад тэгэхэд үнэхээр мундаг байсан. Яг би яг нэг юу ярьж байгаа сонсож байгаа шүү дээ. Яг тэр юунууд дээр амар гоё ярьж байгаа. Дээрээс нь одоо нэг яг тоглолт болж байхад хажуунаас ярихтаа үнэхээр мундаг юм бэл. Одоо наа чи ингэж шүү дээ. Ice гэл тэнгууд наа тэр trap гэл тэ. Тийм одоо бүх юунуудыг хажуунаас нэг хэлж өгдөг. Тэр бол үнэхээр би бол тэрийг хараад вау гэл. Тэгээ бас үнэхээр мундаг тасалж юм байна да гэж яг хажууд үзсэн хүнийхээ хувьд бол яг тэгж бодож байсан. Тэгээ ер нь эхний жилдээ нэг дөрөв авраг авцсан тий. Тэгээ хоёр дахь жилдээ бол Кавай байхгүй ч гэсэн Бостонтэй 7 тоглолт гаргасан. Яг өнгөрсөн жил нэг Тампа тоглогчдын гинэ. Тэр бол мартагдсан болохоос энэ жил тэгэл хэний ч төсөөлөөгүй Торонто тэгэл 5-аар гаргачихлаа шүү. Нэг дэвсэл мундаг. Тэгснэ 5 өндөр үн тоглож мөглөлөө тий. Яг харамсалтай нь би нөрсийг оруулаагүй л тий. Энд ч ихсэлт нэг яг тэр сүүлийн 3 жил гэсэн болохоор би энэ дэр жоохон уусаа оруулахгүй байх. Зүгээр яг би нөгөө өөрийн хувийн бас нэг харсан юм тий. Тийм байгаа. Гой сонголт. 5-д болохоор би Бүүдэн Холзерыг оруулсан. Бүүдэн Холзер яг хуу тэгтээ Коуч өвтө хэрэг 2 авцсан тий. Тий 2 авцсан. Хawks авч ирсэн. Milwaukee-д нэг авсан шүү. Milwaukee-д авлаа. Авсан санагдаад их нэг Янас ч нэг бүх шагналыг дүүдэг жил авчлаа яалаа. Эсвэл тэрний өмнөх жил ямар ч гэсэн Янас MVP болж байхад нэг цуг авсан юм байна. Атлантад л нэг авсан. Атлантад авсан. Бүр Кэрийн дээгүүргээд явчихсан. Тэгэд улирлын бол сайн тасгалж жоохон шийдвэр гаргалтын дээр нь удаад байдیں۔ Тэгснээс хамгаалалт тал дээр бол үнэхээр сайн. Мундаг штэ. Мундаг. Тий. Довтлогоон дээр жоох хэцүү. Довтлогоо жоох хэцүү санагдаад. Би ингээд Янас Жүрүү Миддлтон 3-ыг байж болох потенциалаас нь бүр ингээд жоохон дутуу ашиглал гэдэг санагдчих. Би бол зүгээр тэр хамгийн боломжит сайн үлбэрэл зурдаг байх. Би бол одоо Миддлтон Янас хоёрын two man game бол яг зүгээр тэр харахад бол тийм нэг сүртэй X-No биш юм биш хүртлээ мундаг юу байхгүй. Тэр чи багийнхаа одоо гол хоёр тоглогч тэр зориулсан хөлбөр болдог байхгүй. Тийм. 5-д бол хэнийг оруулсан. Чиний 6 дахь сүүлийн сонголт. Яа 6 дээр би яг хүн оруулах гэраас за олон хүн байна. Рик Карлайл яригдж болж байна. Мэдээж Тайрон Лу яригдж болж байна. Монти Уильямс яригдж болж байна. Зүгээр яг типс чигшиг. Тэгэл типсийг нэх яахгүй. Майк Д'Антони. Майк Браун. Фрэнк Вогл Lakers-ийн аврах. Фрэнк Вогл. Вогл гэхдээ ер нь бол би бол 10-таа л орчих байх л гэж бодчих шүү дээ. Эхний 10 орно шүү дээ. Вогл. Би гэхдээ зүгээр яг
энэ дээр яа. Рик Карлайлыг сонгоч. Рик Карлайл бол те Далсын 11 оны авраг бол үнэхээр буцааг бас хамгийн гоё аврагуудын нэг. Тэгээд Рик Карлайл бас тэрнээс хойш нөгөө нэг доктортой бас тасалж болж байгаа те. Яг нь энэ жил нөгөө багаас солиод Атлант Индиана дээр жоохон муу байсан. Тэрнээс биш ер нь бол амар тийм solid тасалжуулагч. Тийм бүр амар мундаг бол биш. Гэхдээ ер нь бол амар олон жил ажиллачлаа шүү. Тийм ер нь бол амар сайн тасалж байна. Одоо Попос хойш ер нь бол багаас олохгүй нэлээд удсан тасалж болж байна л шүү. Яг би Карлайлыг яагаад оруулаагүй гэхээр нэг шийдвэр гаргалж жоох удаан байгаа гэдэг. Одоо тийм бодлол байгаа. Одоо нэг хардвей ингээл нэг сугардаг яг суулгачаасаа гэсэн үед ерөөс суулгадаг байхгүй. Тэгээд Лукаг оруулчаасаа гэсэн юм дээр ингээд оруулахгүй ингээд яг ротейшнөрөө явдаг, яг минутаар явдаг. Тэгэхээр жоохон хэцүү санагдав. Яг Монти Вильямс байж. Монти Вильямс Сансас өмнө чинь тухайн үе нөгөө нэг New Orleans Hornets тэр чинь 10-аас өмнө хэлв. 10-аас өмнө ах уу тэр баг. Өмнө шүү дээ. Тэр Полтой үе гэхээр чинь те. Тэгэхээр жоох оруулахгүй юм шиг. Би 6-д болохоор Brad Stevens-ийг нэрлсэн. Хэдийгээр авраг аваагүй ч гэсэн Brad Stevens ер нь бол яг дараачийн Greg Popovich л гэж яригдсан юм шүү дээ. Тэгээд яг Boston-ы тэр Isaiah Thomas момстой байх үеийг харах юм бол тийм амар бүрэлдэхүүнтэй баг биш байхгүй юу? Одоо Avery Bradley, Jay Crowder гэдэг тийм багийг бүсээсээ нэгээр гаргууллаа л дээ. Яг нь LeBron л күүлчээлээдэг байсан болохоос Brad-ээс бол тэгээд X-нөө талд үнэхээр мундаг шүү дээ. Тэгээд дээрэс нь яг сүүлийн 2 жил жоохон нөгөө нэг одоо нэг тоглогчдын бэртэл гэмтэл тэгээд ийм юмнаас болж бүтлгүүтцэн л болохоос Brad Stevens бол ер нь бол great болох байсан. Одоо л яг дасгалж болохгүй болохоос. Тэгээд им одоко гоё шүү дээ. Тий, одоко гэдэг шавн багаа багшаад авчлаа. Ер нь бол тий. Им одоко бас л нөгөө нэг хиний Поповичийн модны нэг шүү Тий. дээ. За ер нь бол нэг ийм л 6 хүнийг бол нэрлэж байна. Тий, тэгээ ер нь бол тэгээ нэг honorable mention гэж ярих юм бол зөндөө хүн биш дээ, тий. Тий, одоо Carlisle-ыг би бол дөрөвдөж болж байна. Лүг болж байна. Тий. Тэгээ хэн байна? Хэн байна? Mike D'Antoni. Гэхдээ Houston авраг авсан бол Mike D'Antoni бол орхол байсан баг. Тий, яг Mike D'Antoni нөгөө 7 seconds or less гоё шүү дээ, тий. Одоо энэ Houston гэхдээ яг тэр 17, 8, 9 оны Houston бол довтлогоон дээр үнэхээр л цогтчих байсан түүний шүү дээ. Тий, үнэн. Harden дээр даблтж болохгүй, даблт нэгээрээ очих юм бол гүйжиж талдаа болчихно. Даблчул аваач шидүүлсэн байх болчихно. Тий. Тэгээ дээрэс нь бас нэг хүнийг бас мартаад байгаа. Doc Rivers. Яг Doc Rivers-ийг тэгж хүндлгүүчсэн ер нь бол solid тасалж болчихтой. Тийм боломж. Carlisle-ийн бол жоохон яа. Яг энэ жил ялангуяа би бол нэлээд бас positive байсан шүү. Юун дээр Doc-тэй. Doc бол сайн хөлбөрүүдийг бас зурсан. Тий яа тий. Doc дээр оцсон тоглогчд нь сугараад идэм үү эсвэл Doc Rivers сугруулаалаад идэм үү? Айгуу сонио. Загтгдээ тэр. Яг Doc дээр очихоор л одоо энэ Harden бол ийм байгаагүй. Тий. Эмбид гэхдээ энэ плей-оффт айгуу тааруу тоглосон гэж би бол дүгнэж байгаа шүү дээ. Яг уу бэртэлтэй л ирсэн шүү дээ. Гэхдээ ер нь бол жоохон тааруу байсан. Эмбид араацгүй тий. Ер нь тэгээ All NBA нэгдүгээр багт нэрлэгдэж чадахгүй. Адам Сэлэр өнөөдөр л нөгөө нэг финалийн өмнө юугаа ярьслаа өгсөн. Тэрэн дээр ирэх жилээс эхлээд нөгөө нэг All NBA тимийг positionless болгох гэдэг юм шиг лээ шүү. Уулын тэгчүүл ам, тэгүүл зүгэлтэй тий. Тийм бол юм яригдсан байл. Тэгвэл яг лигийн шилдэг 5 тоглогч байна. Яг лигийн 15 бүр. Тий. Тэгэхгүй бол энэ жил бас ингээд центрээс болж тэгээд за тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд бол баярлалаа. Бид хоёрын таамаг тэгээ NBA-ийн финал дуусах хүртэл одоо таарах нь худлаа ярьсан болж таарах нь тий. Тэр бүгдийг тэгээд харж л бай. Тэгээд мэдээж YouTube тий хуудасаа дагах YouTube пэйж бишээ. YouTube-ээ subscribe хийхээр гадна бас хуудасаа дагаарай. Hot Fantasy-ийн маань хуудас байгаа. Манай хүн бас уулын YouTube дээр хизээ нэгэн цагт иргэн ирэх байх гэж бол найдаж байна. Подкастаар найдаж байна уу? Тий. За тэгээд биттэй холбоотой юмнуудыг Nomo Expert гэж энэ төр бол бичээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Peace out. Till we get there. Come on to Africa. Till we get there. Come on to Africa. Till we get there. Come on to Africa. Here we go, from the poorest and blackest of people to survive in the streets of Mogadishu, the most dangerous, armed and lethal, yet peaceful. We know evil. I come from the slums that's run down, spit native intelligent tongue sound. Would rather get gunned down and dumbed down. So calm down. My success
I wronged if it's never been said before? My bad, I took a page from the book of Martin Luther and decided that it's better to hug you than to shoot you. I'm sorry, homie, if it's not what you used to, but the way that we live in these black lives is beautiful. All the things we've been through and the tree we done blew. We probably family, but we never knew. I am on your side. Till we get there, I am on your side. It could take some time till we win this fight. Till we get there, I am on your side. That's what's called solidarity. When we struggle, it's therapy. After chaos, we get clarity. My enemy's enemy is my man, remember. I ain't trying to be ending up in this man's dilemma. We only here for a minute, it's what you make it, so live it. See, I'm a rider and I'm gonna be remembered. For those of you not born, to those of you not here, I wish you the best, and that's This real. ain't your average. When they portray us, they say us savage. Cause we have it blessed, they won't stash it. Cause we fight to the death and manage to make songs of struggle into habits. And damn it, if I don't get even, it's chant down Babylon season. Down for New Orleans to Cleveland. Till we get there, we not believing. On your side. Till we get there, I am on your side. It could take some time till we win this fight. Till we get there, I am on your side. I love when we making plays, I love all our brilliant ways. I love when we get paid and never move away from the hood. We keep getting while the getting is good. You right at home and our neck of the woods, cause we people. Mama said treat others like you want them to treat you. We just wanna live and be peaceful. Long as it makes sense, I'ma have patience. Especially with my brothers I go back in the day with. We speak the same language, suffer the same dangers. Cause our children are victims of lead paint chips. Out in LA they put the black against the Mexicans. Old rivalries is throwing up their sets again. They put the short against the tall and the old versus the new. Pretty soon it's gonna be me against you. All the things we've been through